Сайн байцгаана манайхаа Little Man podcast-ийн цааш шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ юуны өмнө энэ удаагийн дугаараар бидэнтэй Солонгос улсын 50 гаруй нэр төрлийн гой сайхны бүтээгдэхүүнийг аль бие усны эрхтэйгээр оруулж ирдэг Заяа Бэлгээ ерөнхий ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байна. За мөн одоо яг бидний харж байгаачлан Pearl and Tag гээд Vitavit Group-ийн цоо шинэхэн эрдэст минерал ус мөн ерөнхий ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа. Ерөнхий ивент тэтгэгч Заяа Бэлгээ. Ерөнхий ивент тэтгэгч Pearl and Tag эрдэс минерал баялаг ус. Хамтрагч Baby Cook. Хамтрагч Go Flower цэцгийн дэлгүүр. Өнөөдрийн дугаарын хамгийн гол хүндэт зочноо одоо танилцуулах чинь тэр бол Emoz Production-ы жүжигчин Ариун Цэцэг хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. Өөр таалагдсан шүү. За юуны өмнө баярлалаа. За хоёлаа өнөөдөр мэдээж бусад ээжүүдтэй яг ижилхэн хамгийн түрүүнд ээж болох мэдрэмж одоо нэг анх ээж болохоо ингээд мэддэг ш хоёр зураас хараад тэгэхэд ямар мэдрэмж төрж исэн бэ? За хамгийн анх 2016 онд 15 онд юм байна. 15 онд том охиноо олсон. Олсон. Хоёр зураас харах мэдрэмж мэдээж шокных. Энд чи хамгийн анхны мэдрэмж шүү дээ. Нилээн шоктой байсан. Итгэдэггүй юм байлээ. Тэгээд итгэхгүйгээс гадна нэг бушуухан шиг л яг нэг эмнэлэгт очиод үзүүлээл ингээл мэдхийг айгүйх яардаг юм байлээ. Тэгэл ямар ч сан 2-6-аас хараад шокрол тэгэл хамгийн дөрөнд ээждээ хэлжсэн. Тэгэл ээж ч айгүйх баярлсан. За тэгэл эмнэлэгт очиод үзүүлсэн чинь жинхнээс яг жирэмсэн болцсон байсан. Тэгэл мэдгүй ерөөсөө ингээл тэр нэг тухайн үеийн мэдрэмж чинь айгүй гоёо. Үгээр хэлшгүй нэг тийм айгүй гоё мэдрэмж мэдээж нэг айгүй олон мэдрэмж нэг зэрэгцэж орж ирдэг болохоор тэр айгүй гоё мэдрэмж. Угаасаа эмэгтэй хүн болго энэ мэдрэмжийг мэдэрдэг байх маш гоё мэдрэмж байдаг. Юу яасан уу? Төлөвлөсөн үү? Үгүй. Тухайд ерөөсөө төлөвлөөгүй байсан. Тийм. Тэгээд миний санахаар эхний хүүхэд дээрээ нэлийн жин нэмсэн билүү? Гайгүй байсан билүү? Үгүй шүү дээ. Би ч ерөөсөө ингэсэн байхгүй юу. Оюутан цагаа төгсөн төгслөө юм бондгор байсан. Тэгэл төгсөөд би ч яг тэр бондгор чигээрээ шууд төгсөн жилээ нөө амьдрал тутам ойрол кинонд анх тоглосон шүү дээ. Тэгээд тэрэн дээр угаасаа ингээд тэр чигтээ бондгор ингээд нэг жилийн хугацаанд ингээд явчихж байгаа. За тэгэн гот 12 онд тэр зураг авалт дуусаад тэгээд би чи 13 онд нэг ангит нэг кинонд тоглохдоо тураад тоглосон байхгүй юу одоо манай хүрлээхын нэг кино үдээ. Тэгээ тэрэнд тоглохдоо би нэг бүр амар тураал ороод ирсэн. Тэгэл тэрнээс хойш ерөөхдөө нэг жиг гэдэг яриа үүсэл нөгөө юу яасан гэл яаж ингэж туруу гэх. Тэгээ ер нь бол тэр 13 оноос хойш тэгж ерөөсөө нэг юм буцааж тэгж нөгөө таргалаагүй. Яаж тэгэд турсан? Тэр ерөөсөө нөгөө нэг юм ундган байдал алга болд юм шиг л шүү дээ. Хүний нэг төрөлхийн нэг ундган. Тэгээ би яг уу яг бүр жоохон бахта тийм ундган бахта байсан боловч нөгөө нэг 6-таагаас хойш ерөнхийдөө нөгөө ингээд цэцэрлэгээс ахуулаад нөгөө нэг бүжиглээл дуулаал ингээ явцсан. Тэгээ би ч нөгөө нэг хар багасаа ер нь бол бүжиглсэн. Цэнгэнд бүжгийн амтлаг бүжиглээд тэгээ хотод орж иртлээ буюу 3 дугаар анги төгсдлөө би бүжгийн дуулан бүжгийн мэргэжлэр явсан байхгүй юу гэнэ. Тэгээ жил болгон хотод орж иж нөгөө бүжгэлдэг. Тийм охин байсан. Тэгээ тэр үеийн үед бол амар туранхай охин лсэн. Тэр зураг морг харахаар зур хэрцээсэн л нэг юм. Тэгээ нэг л их юм дөрвөлжин нэг юм ясан толгоол байдаг үсэ. Тэгээ мэдхгүй одоо тэгээд нөгөө нэг огцом тэгэж нөгөө хөдөлгөөнтэй багасаа ингэж явж хагаад тэгээд хотод нүүж ирснээсээ хойш нөгөө ямар ч хөдөлгөөнгүй болонгот тэгээд нэг юм тархалалт гэдэг юм огцом үүсээд тэгээд дээрээс нь бас нөгөө бамбаатай болж таарсан юм билээ. Тэгээ бамбаач айгүйх хүнийг яат юм шүү дээ тархалуулт юм байна. Тэгээ бамбаатайгаас бүр сүүл дунд ангиасаа хойш мэдсэн юм бараг ахлах ангид орохынхоо өмнө мэдээд тэгээд тэрнээсээ болоод ингээ огцом тархалаа явуулсан юм билээ мэдэхгүй. Тэгэл ерөөхдөө тийм байдалтай байж байгаа 13 оноос хойш шүү дээ. Ерөөхдөө тийм турсан. Яг нүүрээрээ тэгээд нөгөө ихний төрөлтнөөсөө хойш нүрээрээ ингээд турцсан байхгүй бүр ингээд юу гэдгийг нөгөө ингээд ядралтын туралт гэх юм одоо нөгөө энүүгээр ингээд энэ хацар байхгүй болоо энүүгээр ингээд зүсэж орцсон юм шиг. Тэгээ би чи нөгөө ихний төрөлт чинь дөнгөж охин 1 настай байхад нөгөө яг түн шиг шавнд орсон 2017 онд.
Тэгээд нөгөө нэг хүүхэд жоохон. За тэгээд дээрээс нь нөгөө би ч нөгөө давхар манай эмоц чинь оюутай зураг авалттай байсан юм. 3 найзын зураг авалттай, киноны зураг авалттай. За тэгээд дээрээс нь яг түн шиг шахунд орсон. Ингээд нөгөө ерөөс ингээд 2-3 ажилд авахцаал тэгэл бүр ингээд огцом аим бүр турсаа одоо нүүр мүрээрээ бүр ингээд одоо тэр бол өстой яалч уу ядралтыг байсан баг. Тэгээд одоо тэр үеийн зураг мураг нүүр мөрө харахаар ингээд үнэхээр нэр яалтчгүй яана нариг одоо өвдсөн бахтай гэж хэлүүлэхээр тийм айгуу огцон турсан байхгүй нүрээрээ ялангуяа. Би нөгөө биеэрээ айгуу ингээд турцын мөртлөө нүүрний ингээд бондгор жоохон байгаад исэн юм билээ. Ингээд дүүргэлт те. Одоо бидний хүсэж байгаа харилцаа. Бэйби фейс. Жинхэнэ тий амьд байсан байгаа байхгүй. Тэгээд угаасаа ингээд төрөөл хүн эмхтэн хүн чинь ингээл төрөх тусмаа шим тижээлээ алдаал ингээл тэрийгээ эргүүлж нөхгүй л бол шим тижээлээ ингээл алдаал ингээл бага хэмжээгээр ингээл мэдэрдэг шүү дээ. Тэрийг ч одоо ерөнхийдөө 30 гарснаас хойш л айгүй их мэдэрч байна. Мэддэг юм байна. Тухайн үед ш тэгээд нэг залуу насныхаа аагаараа л омгоороо тэгэл өөрхий тэгэл бүх зүйлийг ингээд аван тулал явдаг гэсэн юм билээ л дээ. Одоо бол би организм дээрээ мэдэрч байна. Эргээд тарахад. За одоо ингээ хоёлаа нөгөө 2-6 сараад за ээж болох нь гэ мэдсэн. Төрөлтийн үйл явц ямар байсан эхний охин дээр тэрстэй амар мэдрэмж. Нэг бодлын харамсмаар мэдрэмж. Тэгтээ нэг бодлын би аюу азтай гэж боддог. Би нөгөө ингэсэн байхгүй юу? Эхний төрөлтөн дээрээ нөгөө за тэгэл мэдээлд за тэгэл өөрийгөө бэлдээл ингээл сайхан ингээл хүүхд манд боожол ингээл гоё явж байгаа штэ. За тэгэл төрөх хугацаа болвоо. Тэгээ яг нөгөө 40 виктэй дээрээ би төрнгээд нэмчтэйгээ арай тооцоолцсон. Илүү тэгээд яах юм бэ гэ эмч угаасаа тэх юм бол хүүхд ч улам томрох гээд байна. Тэгээ гаргахад аюу хэцүү болно гэд. Тэгээ ойлаа юун дээрээ 40 виктэй дээр ойлаа төрё. 4 сарын 26-нд 25-нд хүрээ дээрээ гээд. Тэгээ 25-нд очоод нөгөө им тавилт юм билээ ш нөө сэдэлт гэл тий 6 цагийн зайтай им тавиулаад айгуугаа бүх зүйлийг төлөвлөсөн эмчтэйгээ амар гой төлөвлөл за ингэн за тэгээ тэрийг нэг 3 удаа ингээд им тавихад за чиний эхний нэг 4 хуруу амсарт нэгтчнэ гэд за тэрний 4 хуруу нэгдснээс хойш хоёлаа ингээд усыг чинь хаглаад за тэгэнгүүтээ ингээ айгуугаа дараагийн тий хуруунууд гой нэгдээд за ерөнхийдөө ингээд хэдэн цагийн орчимд за ингээд 10 хуруу нэгдээд хоёлоо ингээд яана гэтгцээс ахгүй юу. За тэгэл сте айгуу гоё тэгэл ийм 3 имээ ингээд 6 цагийн зайтай тавиал. Тэгээ 4 сарын 26-ны өглөө баха 10 мар үед ч лөө миний усыг хаглал. За тэгэл усыг хагласнаас хойш ерөөсөө өвдөлт айгуу эхэлт юм лээ штэ. Амар өвдөж эхлээл. За тэгэл өвдөлтөө яг ингээл ерөөхдөө хинаад байгаа ингээл ингэж өвддөг юм байна гэд өвдөлттэйгөө ингээд юу гэдгийг танилцаад яваад байгаа байхгүй юу. Тэрийг шууд өвдөлт гэж хүлээж аваад гэл ингээсээ илүү нөгөө өвдөлт болгон дээрээ ингээд нөгөө өвдөлтийн ингээд юу волюм ингээд ихсэх тусам тий тэрнтэй ингээд танилцаж яваад байгаа байхгүй юу. Мэдгүй нэг бидний мэрэгжлийн бас нэг онцлог байдаг шүү дээ. Нэг юмыг ажигладаг тий ингээд нэг тим юм нэг бас яваадсан ингээд ажиглаад байгаа байхгүй өөрийгөө ажиглаа. За яадаг юм бэ? За энэ өвдөлт өмнөхөөсөө ингэж шүү тэгж шүү. За тэдэн цагийн орчим за ингээд юм байна. За өвдөлт одоо яг ингээд ихсэж шүү гэдгийг ингээд мэдрээ танилцаад яваад байгаа байхгүй юу. Тэгээ ингээд явж байгаа төлөвснөр болоогүй 3 хуруугаас дээш нэгдэг байхгүй юу. Нөө ус хагалснаас хойш тэгж бас удаан байж болдгоо юм ба штэ. Тэгээд тэгсэн чинь 3 хуруугаас хойш нэгддэгвэ. За одоо тэгвэл ихний сэдэлтийг тавина гэл. Тусал залгч юм байлээ ш техник сэдэлт тэгээд яг хөө сэдэлтэл ерөөхдөө нөгөө нэг ингээд үйл явцыг ингээд хурдтай шүү. Тэнгуутаа яг нөгөө өвдөлт нь арай илүү ингээд нэмэгддэг шүү гэд ойр орхон бүр айгүй их өвдөг шүү гэд. За тэгээд тусал чинь тэр нэг сэдэлт чинь юу лээ тухайн үед чинь 3 байдаг байсан билүү дээ. 3 удаа явдаг гэдэг 2 цагийн зайтай мэдээж л. За тэгээд төлөвснөр бас болоогүй. За. Тэгээд тэр туслыг би сэдэлтийг 3 сэдэлтийг 3 л гин хэлгэсэн. За тэгэл ингээ өвдөд байлаа яваад байлаа. Тэгээ нөгөө нэг ингэдэм юм байна уу бас нэг тухайн үед чинь бас нэг жоохон ингээд нөгөө хүмүүс танигдаад эхэлсэн байсан үе. Тэгээд яг нөгөө манай олон ангит мангит ингээл хийгдчихсэн юм байхгүй. Эхний олон ангит мангит гарцсан. Ерөнхийдөө нөгөө мэддэг болцсон хүмүүс те. Тэнгууд ингээд бас хүн чинь нөгөө нэг ингээд муухай үзүүлэхгүйгээд ерөөсөө юу яадаг юм бэ? Одоо нөгөө ингээл хүснээрээ ингээл хэвээр өөрийгөө бие гаргуунд нь тавьж үрсэж чаддаг юм билээ. Би бол үнэхээр тэгж чадаагүй. Гэхдээ тэрний нэг юу гэдгийг одоо хөшүүргэн гэх юм бол нөгөө манай ээж тэгсэн байсан юм л та намайг имлэг рүү ороход миний охин хүн болгон төрдөг юм. Эмэгтэй хүн болгон төрдөг юм. Чи ерөөсөө
бусад хүмүүс шиг ингэж орилж харалж болохгүй шүү. Тэгэх юм бол чи амар ядарна. Чи төрж чадахгүй шүү. Айгүй хэцүү шүү. Өөрийгөө маш сайн хянаарай. Эмэгтэй хүн болгоо ингэж өвдөж төрдөг юм. Энийг зүгээр л миний охин гоё мэдрэл туулаад төвчээл өнгөргээд. Тэгээ хэлчихсэн байхгүй. Тэгээ тэгчингууд нөгөө тэр чин бас тэгээ нөгөө тухайн юм бас нэг олонний танил болж исэн үе мүйтэйгээ зэрэгцээд гээл шууд ингээл толгонд орчиж байгаа байхгүй. За би юусоо ингэж ойрлж харалж болохгүй. Бүх зүйлээ би мэдэрч гоё те бүх зүйлтэй гоё танилцаад тэгээ энэний ард би төвчээд гарах хэрэгтэй юм байна. Тэр тэргүй эмэгтэй хүн болгоо энэ зүйлийг хамсдаг учраас гэх. Тэгээ би өвдөлт болгоно яг үнэндээ амар төвцсөн. Би нэг ч аа гэж орлоогүй. Эхний юун дээр бол аа гэж орлоогүй заа би орилмоор байсан ч үнэхээр чадаагүй. Тэгээ ээж нь тэр үгөөсөө ингээд бүр нам суучт юм байна. Тэгэл тэгж чадахгүй. Гэтэ би зүгээр ганцхан өрөөндөө ганцаар байхыг төссөн заяа. Яг илүүдэд ингээд совлогч чинь ойр ойрхоо орж ирэл яаж нээж ин. Сүлдээ ингээд хүн харахаар миний жоохон дургу үрээд зүгээр ганцаараа л би энэ бүхнийгээ ингээд туулаад ингээл бүр ингээл өнгөрсөн заяа. Тэгээ тухайн үед чинь нөгөө нэг ар гэрхэн мэрхэн ингээд орж ирж мэрдэг байсан үе байгаагүй шүү дээ. Төрөгч эмэгтэй л улсын эмэгтэй төрж байгаа юм чи төрөгч эмэгтэй л ганцаараа ерөөсөө тэр өрөөндөө байж идэг. Одоо яг шиг тийм гоё юм байгаагүй шүү дээ. Ер нь бол тэгэл ганцаараа л ингээл заваал инээ дэргээл ингээл үзэж байгаа. За тэгэл тэр 3 сэдэлтийг хийлгээ. За тэгэл үнэхээр 6-3-наас дээш нэгдэггүй заа. Яваагүй байна тий. Яваагүй. Тэгэл бүрстэ эмч бүр гайхаал бүрстэ ямар сони юм бэ. Тэгэл оройны 10 цаг хүртэл ингээ бүхэл бүтэн ингээ 10 цаг 12 цаг ингээ өвдсөн заяа. Тэгээ 10 цагт би шууд одоо угаасаа чамд ямар ч юу байхгүй. Одоо авах арга хэмжээ байхгүй. Одоо зөвхөн гисар л хийлгэн. Доошо бууж ар гэрийнхэнтэй чинь уулзаж зөвшөөрөл авчаад ирээгээл. Тэгэл явчихж байгаа. Тэгэл тэр орж биш үсэ тэгэл тамир тэнхэг болчихж байгаа юм чинь бүр үнэхээр бүр тестлээ үзсэн нэг бүр орилооч хөө бүр дотроо ингээл бүх зүйл ингээд яатсан болохоор амар ядарсан яг үнэхээр ядраал. Тэгэл эмч орж ирэл за ар гэрийнхэн чинь зөвшөөрлөө. Юу яхаар боллоо шүү. Яралтай хагалганд бэлтгэл. Тэгэл надад зүр тэр үгийг сонсч амар гой санагдсан заа бүр. Нэг тийм гой санагдал нэг юм аврагдаж байгаа юм шиг санагдал. Тэгэхгүй л нөгөө 6-наас дэш нэгдэхгүй нэгэд харч аяг хэцүү байгаа юм чи яана хүүхд маань бүтчихгүй дээ л гэж айдаг юм билээ ерөөсөн. Тэгэл хагалгаанд ороод нэг 10:30 үед гарч ирлээ дээ би тгий санаад тээ. Оройны 10:30 үед тэгэл хагалгаа хийлгээл яагаад. Тэгэл тэр хагалгаа хийлгэх мөч нугас руугаа тариа хийлгээл тэгэл ингээ өвчин байхгүй болчтой юм лээ. Нугас руу тариа хийлгээл тэгэл бүх юм тайвшрал зүгээр би зүгээр сулраал тэгэл хөвтүүлсэн чинь миний нойр хүрэл. Тэгсэн чинь хагалгаа хийлгэж байгаа хэвчээ унтаж болтгүй юм байна л да. Тэгэл нөгөө энэ тэнд нөгөө баахан 3-4 юмч цай толгой дээр. Тэгэл нөгөө эндээс чи нэг асуулт асуугаал эндээс чи нэг асуулт асуу. Угаасаа тэгэж нөгөө нэг юу байдаг юм бэ? Тухайд би тэрийг мэдэхгүй. Оо миний мэрэгжлийн талаар баах юм асуугаал зүгээр миний нөгөө ойрын сонин сайхан эмоцийн сонин сайхан хүшээ жүжигчин болох чи ямар байдаг юм хүшээ гэх. Энд тэндээс юмчтар баага асуулт асуугаал ингээд хагалгаа дуусал намайг унтуулахгүй гэдэг зорилгоор тэгдэг юм байна уу? Сатааруулах гэж. Тэгэл ямар ч хагалгаагаа амжилтаа дууссан. Тэгэл өстө хүүхд гараад ирэл нэг хөх нэг юм улаан нэлзраа юм гарч ирэл энд тавих мөчөд зүгээр сад явд юм л шүү дээ. Амар гой санагдал. Яа гээл бүр ингээл би гоё ээж болчт юм бах та гэл. Хүүхдээ хараад тэгэл өөр ирэхгүй ингээл нулимс зүгээр ингээл асгарчт юм л амар тэр мэдрэмж бол үнэхээр гоё мэдрэмжсэн. Тэгэл за хүүхдийг ч угаачаад иргээл. Тэгэл тухайн үед ч нөгөө гисараар төрөхөд ч амар хэцүү байдаг байсан. Алхаж гიშгэж явж чаддгүй. Тэгэл би ч өрөөндөө 2 хүнд нөгөө нэг төрсэн юм хтэй. Хүүхдүүдтэйг нэг ингээ өрөөнд 2 ортой. Тэгсэн чинь яг би эхлээд орсон. Тэгээ төрсний дараах тэр нөгөө өөрийнхөө яг байхын өрөөнд ороод миний дараа нэг яг төрсөн нэг маргааш шинжлэр нэг хүн орж ирэл. Тэгэл манай хүүхд амар сайн унтдаг гэсэн. Айгуу гоё. Тэр хүүхдийн ойрлоо чарланд ерөөсөөс ирэхгүй амар сайн унтдаг. Тэгээ гол нь би нөгөө нэг ингээд тэрэн дээр л би өстэй амар харамсаж байсан. Маргааш шинжлэр тэр юу хизээ нилээд нэг нөгөө тариа хэлэгдэн штэ. 24 цагийн дотор 24 цагийн дотор нэг тариа хэлэгдэн штэ. Тэгэхэд л нөгөө за хүүхдүүд аваад гараараа тэдэн амирт очиод тариагаа илгээрээ гэхэд явж чадахгүй. Зүгээр өөрөөрөө төрсэн ээж нар зүгээр хүүхдээ ингээд тэг ингээл тэнийг л теннис нуруутай ингээд очиод ингээл би заяа тэр дунд бүр ингээд бүхийгээд бүр ингэж яваа. Ингээд заяа бүр амар хэцүү байсан за. Тэр үеийн нөгөө гисараар төрдөг байсан төрөлт үнэхээр ивэд байсан байгаа байхгүй. Тэгэл би ч юм уу тэгэл хэвээр яа хүмүүсээс намайг нэрээс иш
чаавас талгч харж байгаа бахтай гэж бас тийм боддсон байх. Давхараас хүүхдээ бодох, давхараас өөрийгөө бодох юм те бас хүмүүсээс юу гэж хэлж байгаа бол гэдэг дээр бас фокус өгд юм байна. Аюу олон ингээл юу орж ирд юм бэлээ. Тэгэл тухайн үед чинь нэг 10 хоногийн дараа байлгүй нэг гисаар арай гайгүй болж ирсэн байхгүй. Арай нэг ингээд нэг явд суудагтайгаа болол ингэж юмгээл нэг юм надад тэр нэг мэдрэмж нь юутай зүрлэгдэг вэ гэхээр би нэг 100 удаа нэг юм юу ийгээд ахыгаа дуурайгаа манай ах ч нөө багасаа спортоор явцсан. Нөө сакс максгийн явцсан. Ахыг дуурайг нөө гизээрээ турах чагаа ах ч нөө байн орой болгоо ингэж нөө гэртээ ингэ 100 сунаж мэдэгс ахгүй ингэ татал тийж мэдэг. Тэгсэн чинь нэг орой өдөр нөө ахыг дуурайгаад 100 удаа ингэ арай гэж нэг юм ингээл татал тийцсэн. Маргааш нь босч чадахгүй. Хичээлд явахсан чи би бүр хана түшээд ингэ босч чадчихсан байхгүй. Шууд тэр мэдрэмж надад орж ирчихсэн байхгүй. 2 сарын дараах мэдрэмж. Үнэхээр босч чадахгүй юм чи бүр ингээл энд бүр амар өвдөл бүр амар хэцүү. Тэгээ гол нь эмчтэр сайн алхаараа наалдан гүйсчтэй шүү. Сайн алхаараа гэддэг. Тэгэл шүдэ зугаалаас ингээл тэмцээл алхдаг гэсэн байхгүй. Тэр үе юм уу бол амар идэг гэсэн. Гэхдээ одоо үедээ бол зүрлэлтгүй. Одоо бол үнэхээр гоё болсон юм лээ шүү. Хоёр дахь төрөлтөн дээр бол би шууд гисаар залцсан. Би угаасаа нөгөө юу юм бэлээ. Одоо тэрийг бас нөгөө эмэгтэйчүүд манаас аюулсан үзүүлэх хэрэгтэй юм шиг байгаа. Савныхаа байрлалыг савны онцлог аюулсаа мэдэх хэрэгтэй юм шиг үлээ. Нөгөө анхныхаа одоо үед чинь бүх юм гой хөгжсөн бүх зүйлийг гой гаргаад ирэх боломжтой болсон болохоор би нөгөө тухайн үед би угаасаа анханасаа нөгөө миний нөгөө нэг юм савчин нөгөө юу гэдэг юм бэ? Имэйлийн хэлбэртэй сав гэж яригддсан юм байна. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэсэн чинь нөгөө нэг юм байна. Хоёр дахь төрөлтөн дээр байсан мэдсэн л дээ жирэмслэлтэн дээр. Ховлтой юм байна. Тэнгууд нэг юм имэйлэн буюу одоо нэг тимээ шиг тийм юм имэйлийн хэлбэртэй нэг юм бүх шиг тийм нэг юм юутай нэг юм ховлтой болчихж байгаа. Тэнгууд тийшээ хүүхэд ороод тэрнээс цаашаага тэр ховлоос ингэж хурд гарна гэж байхгүй шүү дээ. Хүүхэд чинь дүүлсээрээ шулуун ингэж гарна шүү дээ. Тэгээ тэр ховл руу орчоод хүүхэд гацаадсэн юм лээ. Тэгээ тийм болохоор тийм билээ харин аюу соно. Тэгээ би угаасаа тэгж өөрөөр нөгөө төрөх тэр нь боломжгүй тийм савтал байсан юм билээ л дээ. Тэгээ тэрийг сая нөгөө хоёр дахь дээр бүр нарийн үзүүлээд сав би ихнийх дээр ингэжсэн байхгүй тэгсэн гэдгээ юм ингээд хэлж мэлээд тэгээ эмч дээр ингээд үзүүлсэн чинь чинийх угаасаа юм имэйлийн хэлбэртэй сав байна. Ийм имэйлийн хэлбэртэй савтан өөрөөр төрдөг юм аа. Гисаар залттай байт юм аа гэд. Өө тийм үү гэ. Тэгээ одоо чи ягаад ч өөрөөр төрөх боломжгүй юм чинь тэгээ сайхан төлөвлөөд хоёр дахь хүүхдээ гисаардахгүй юу гэнэ. Тэгээд яг би нүг эхнийх дээрээ тэг нэг гол нь яг нүг ээж нар чинь айгу сонин штэ өөр өнцгтэй. Өөр үзэл бодолтой штэ. Гисарыг зарим нь айгу муулдаг штэ тий. Битэн хүн болчоод тэр өвдөл зовлтыг мэдэхгүй ингэж өөрийнхөө амрыг бодож инглээ гэл яг ингэж ярьдаг төрлийн хүмүүс байгаа. Энд яг тэгээ бас л хүний л бодол штэ. Тэгэнгүүт би бас боддгийн. Одоо тиймэрхүү хүмүүст хандаж хэлэхэд тий. Одоо юу гэдгийг тэр бүх өвдөлт зовлон мэдэрч үзсэндээ бас баярлалдаг юм. Эмэгтэй хүний бас нэг яг нэг үзэх хэвээр мэдрэмжтэй юм чинь. Эрэгтэй хүн бол энийг бол ягаад ч тэсгүй твчихгүй шүү дээ. Энэ мэдрэмж угаасаа хүн уралдаг эндээ хүүхэд ингээд ургуулдаг эмэгтэй хүн л цаанаасаа байглаасаа угаасаа тэснэ. Тэгээ энэ бүх зүйлийг ингээд энэ бүх өвдөлтийг бас мэдэрцэндээ бас баярлалдаг. Тэгээ хоёр дахь дээр бол би чинь угаасаа шууд нэг төлөвлөл. Тэгэл яг төрөх өдрөө очиод гисаар тэгэл ингээд шууд ногс руугаа тариа илгээл тэгэл ингээд тэгтээ тэрээс айгүй сонир мэдрэмж байсан юм. Би ч нэг өмнөхдөр өвдөж хагаад тариа илгээд ингууд амар гой уужраад тэр чинь надад ингээд амар гой ингээд тайвшрал болсон байхгүй яа. Тэгэхээр тэрнээс илүү амар өвдөлтийг мэдэрсэн юм болохоор тэгсэн чинь сая хоёр дахь дээр болохоор ямар ч өвдөлтгүйгээр шууд ногс руугаа тариа хийлгээд тэгээ ингээд хөвцсөн чинь тэр хагалгаа их мэдрэмж ч юм сая айгүй эвгүй юм байна. Нөгөө ишиг ингээд дүүрээд идэм юм наашаа ингээд амьсгалыг маань ингээд хаагаад идэм юм амар сонио ингээд амар тавчтаад ингээд нэг амьсгал маань боогдох гээд байгаа юм шиг. Тэгээ за эмчтэй яаж байгаагаа хилээд байгаагаа би харин ингээд байна гэсэн чинь тэгдэж шүү тэгдэн маш сайн яг тэр мэдрэмжээ давахын тулд сайн амьсгалаад ойр орхон сайн амьсгалаад гэд. Тэгээ яг тэр нь бас нэг хагалгааны мэдрэмжийг бас мэдэрсэн. Сая энэ хүүхдэрээ бол аюу сайн мэдэрсэн. Аюу бас эвгүй юм бэлээ ингээд нэг юм. Ингээл яг ингээд түгжигдэх гээд байгаа юм шиг нэг юм эвгүй болол ингээд жоох энэ дээр ингээд хурж ирээд дим билээ ус харахгүй л дээ энд ингээд нааш чаашаа болгоол ингээд байгаа юм мэдрэгдээд байгаа болохоор ингээд тэр нь л ингээд нэг юм ориглол ингэж ирээд дим шиг байлаа. Тэгээ нэг цаг хаалгаа илүү дээ тэгэл өглөө юу ч лаагүй юм шиг ингээд хаалгаанд ороод баяртай гэж ороод ингээд инээгээл гараад ирсэн манай шок болол үнэс бид
намайг л алингаа алдаал гарч ирэх гэж бодсон юм шиг байна. Тэгэл намайг энийгэл ингээл гараад ирсэн чи бүр гайхаад ирсэн. Ингээл. Тэгээ хоёр дахь дээр бол шууд тэгэл кисартал тэгэж төрчихсэн. Тэгэд кисарын онцлог чинь одоо бол яг би 6 жилийн дараа ингээд төрж байгаа шүү дээ. 2 хүүхэд маань 6 насны зөрүүтэй. Сая ингээд 22 онд ингээд кисартал ингээд төрөхөд би нөгөө өмнөх мэдрэмж байгаа шүү дээ. Хамт өшч босчихсан мэдрэмж. Тэгсэн чинь эмч болохоор тэгээ би чинь өглөө ингээд за нэг 11 өнгөрөөгөө гараад ирлээ дээ. Тэгээд тэгсэн чинь орой 10 цагт юу катетер үлээ тий. Тэрийг ахуулаад шууд босон шүү. Гэт за тэгэл босох мөчөө хүлээж байгаа шүү дээ. За тэгэл 10 цагт эмч орж ирлээ катетер салглаа. За одоо бос зүгээр бос. Нөгөө өвдөлтөө мэдж байгаа юм чи би. Яах болов. Бараг ингээл заараа хайрмаараа ингэсэн чи зүгээр бостой гайхаад. Үгүй ямар сайн ингэ. Тэгэл ингээ босоол ингэсэн чи яг мэдээж энд чинь юу ойл мойлоо болохоор мэдээж нэг юм бас өвчин байгаа. Тэгтээ бүр ямар өмнөхдөр амар нөгөө өвдөлт мэдчихсэн болохоор бүр ямар ч тийм бэ би гайхаад. Үгүй хараа. Би зүгээр алхаад байна штэ гээл. Энд чи би одоо зүгээр 0 ороод бийцэж болох юм уу гэсэн чи болно гэд. 0 ороод нэг бас ингээ бийцэж үзлээ. Зүгээр ээ шүү. Өөрөө ингээл зүгээр санагдал. Тэгсэн чи ингээд нэг одоо ч ингээд хүзүүнд юу хийчихдэг юм бэ штэ. Ингээ памп гэдэг нэг шингэн хийчихдэг юм байна. Тэр нь ингээд залгаастай. Уян зүгээр ингээ залгаастай. Тэгээ нөгөө нэг өвдөлт өгөх юм бол тэр памп дээр ингээд нэг дар гэдэг юм лээ. Тэр нөгөө нэг шингэн нь ерөөсөө ингээд нөгөө өвдөлтийг арилгачдаг. Өвчин намдагчтай тийм памп гэдэг зүйлийг чинь залгадаг болсон юм байна штэ. Кисараар төрж байгаа мөрж байгаа хүмүүс. Тэгээ тэрийг залгачдаг юм. Өвдгөл юм бол наадхан дээрээ дараад байгаараа гэдэг. Тэгсэн чинь би эмнэлэгт 3 он лөө да. Тэгээ 3 оноод гарсан. Тэгэхэд нөгөө ингээ бүх юм ингээл салгаж малгаал ингээл гэсэн чинь эмч харчаад тэр памп. Үгүй чи энэ пампа ер нь дарсан юм уу? Чиний энэ шингэн мэнгэн чинь бүр яагаад чгүй штэ. Чи энийг ер нь хэрэгэлсэн юм уу? Үгүй би нэг үсрээл нэг 5 удаа дарсан баг тийм. Ерөөсөө өвдөг юм уу тэгээд. Мэдгүй нэг гайгүй л хэлсэн штэ гэсэн. Өөх чи. Ямар сайн өөхдөг вэ гэл намайг нэг тэгсэн. Тэгээ яг тэгээ бодохны бас нэг би нэг жоохон юу юм шиг байна. Нэг жоохон нэг юм төвчээр тийм шиг байгаа. Нэг юмд нэг юм жоохон төвчээ. Өвдөлтийг айгуу сайн төвчдөг гэх юм уу. Эсвэл өмнө бүр ингээд өвдөөд ингээд мөр амар зүйлийг мэдэрсэн болохоор саяных бол надад бол аяа гоё. Аз жаргалтай байсан. Би бас нэг ингээд сонсож ирсэн. Нөгөө фэйсбүүрээр төрсний ингээд дараа ингээд амар чичрэлт өгдөг гинэ. Эмчнэр тийг сануулж ирсэн үү? Яг хагалгааны дараа юу? Одоо ингээд яг хагалгаа дуусаал чичирч болохгүй шүү гэ айгүй их тэгдэг гинэ. Тэгээ би бас нилээ идэм тэр видеонууд тэгээд нэг танил хүмүүсээс сонсч байсан байхгүй. Төрсний дараа ингээд хийсвэрээр төрсний дараа эмчнэр айгүй их тийм чичирч болохгүй шүү битгий чичрээрээ гэ айгүй их тэгдэг гэдэгсэн байхгүй. Яна би бол өстой санахгүй. Тэгээгүй юу? Мартцсан байж магадгүй. Би бол ерөөс тэгэж чичирч мичрээгүй манай. Харин манай нөгөө их чинь 2 ихэр төрүүлээд тэгээ амар чичирсэн гэж яриадсан ингээл бүрстэ. Эрүүм ингээл тачигнаал гар марн бүр ингээл амар чичирсэн. Юу юм бэлээ нөгөө тэр нөгөө хагалгааны өрөөж аягүй сэрхэн мэддэг шүү гэсэн. Тэгээд аягүй даардаг юм бэлээ. Даараж чичирсэн. Даараж чичирч мчдэг гэж боддог. Ямар ч хагалгааны өрөөж угаасаа нөгөө мэдээж халан бичлэхгүй шүү дээ тийм. Нэм бактериас ахуулаад хүүтэн мэд юм бэлээ. Ямар ч орхот л өөс юм хүүтэн. Тэгээд тийм бэлээ. Харин тэрийг асууя гэж бодлоо. Гэнт аягүй хүмүүс нэг тийм мэдрэмжүүдийг авч исэн гэж тэгээд байсан. За тэгээ хоёлаа усаа уяа. Манай подкастын ерөнхий ивент итгэжээр энэ Pearl on the Tag гэд одоо энэ нь болохоор Starlink гэ одоо хийжүүлсэн газтай гэсэн үг. Энэ болохоор энгийн ус. Одоо би энгийний нууж гин. Ариуга газтайг нууж гин. Аюу гой царайлаг. Харин айгүй царайлаг тэгээ Vitafit group маань яг юм цоо шинэх усыг гаргаж байгаа юм байлээ. За тэ хоёлаа усаа уугаад дахиад уухал энийгээ задлаад уугаарай. За тэгээд дараа за одоо ингээд цаашлаа. За ингээд төрсөн төрхөл явц ингээд болоод өнгөрсөн. Миний бодлоор жүжигчин за эсвэл одоо урлагийн гэх юм уу? Урлагийн хүмүүс одоо эмэгтэйчүүд төрснийхаа дараа хамгийн их сэтгэл гутралд өртөх магадлал өндөр гэдэг юм шиг надад санагдсан байхгүй. Яагаад гэсэн чинь эмоц ихтэй тий. Тэгэхээр ариукад яасан. Тийм. За наач их сони юм болсон. Эхний төрөлтөн дээр би ямар сэтгэл готрол гэдэг зүйлийг мэдрээгүй. Тэгээд хоёр дахь дээр өстө чинк мэдэрсэн. Тэгээ энэ нас би тэгэж бодсон. Сэтгэл готрол гэдэг зүйл одоо яхаа тухайд чинь би чинь 26 татаа төрөхөд анхны төрөлтийг маань ямар хөгшин төрөлт вэ гэжсэн. Тэгээд
ээж мээжч байсан тухайд ээж ч хүүхэд аягүй сайн харалтсан. Тэгээ би ч нөгөө төрөө дудаагүй 4 сар хагастай байхад нь ажилдаа орсон. Тэгээ ингээд нөгөө нэг ажил мэргэжилтэд ингээд яваал ингээд сатаарсан болохоор сэтгэл готрол гэдэг зүйл ерөөсөө мэдрээгүй. Сэтгэл готрол гэдэг зүйл чи ерөөсөө яг ээж хүн хүүхдээ хараад яг 100% ингээд яг хүүхдээ хараад их удаан хугацааг ингээд хамт өнгөрөхөөр нийгэмшгүй удахаарч тий. Тэгэхээр цаанаасаа нэг юм сэтгэл готрол үүсдэг юм шиг санагдсан надаа. Хоёр дахь дээр яг тэгсэн байхгүй. За эхнийх дээр бол би ингээд нөгөө нэг ээж мэж аюу гэсэн харж өгсөн болохоор тэг шууд ажил төрөлтөд орсон болохоор нөгөө ингээд сатаарсан шууд ингээд нийгэмшсэн болохоор надад ямар ч тийм мэдрэмж өгөөгүй. Тэгээ би тэр юусэн мэддэггүй байсан сэтгэл готрлыг угаасаа. Яаж ч хүн сэтгэл зүйч тайлбарлсан тий. Тэрийг нөгөө нэг өөр төрөө туулаагүй бол хүн нэг тийм анзаардаг ч хүн байна. Мэдэрдэг хүн байна илүү 100% мэдээж мэдэхгүй шүү дээ. Хүн бие бодон дээрээ мэдээж өөрөө мэдэрж ижил тэрийг ингээ аягүй сайн ойлгоно те. Тэгээд тиймэрхүү ингээ яриа мараг зөндөл сонсч байсан бэ. Нэг тийм тухайд нэг ингээд л өнгөрдөг гэсэн байхгүй сонсоол нэг тийм ойлгохыг хүсдэггүй ч юм уу нэг юм тухайд нэг анзаараагүй. Хоёр дахь дээрээ бүр сэтгэл готрлыг амар мэдэрсэн. Энэ бас тэгтээ настаа ч холбоотой гэж магадгүй гэж бодсон. Бас тэг хоёр дахь төрөлт маань би чинь тэг 30 гарсан хойноо төрсөн. Тэгээд бие махбодны хувьд ч өөр болцсон байгаа 26 настайгаа бодвол тий. Тэгэл бие махбод организм маань өөр болцсон байна. За тэгэнгუთ сая төрөлтөн дээрээ нөхөр бит хоёр яг цэвэр өөрснөө хөвгт харсан байхгүй. Яг 2 жил. Аль талын аав ээж оролцоогүй. Ер нь бол яг ингэ 100% өөрснөө хөвгт харсан. Тэгээд мэдгүй нэг юм сэтгэл готролч аяг сони юм л шүү дээ. Энэ дотор нөгөө нэг энэ тархин дотор болоод байгаа энэ сэтгэл зүг ерөөсөө ингэж хүн удирдах чаддгүй юм лээ. Тэрэндээ ингэ дийлэгдэд идэм билээ. Тэгэл би амар эвгүй байсан надад бүр нэг юм. Яг нэг муухайгаар хэлэхэд нэг юм. Нэг удаа надад тийм бодол орж ирсэн байхгүй. Амин орломор санагдсан бодол орж ирсэн шүү дээ. Би бүр амар гайхсан сайн. Шууд тийм бодол орж ирэл гинэ хүчмэр ч юм шиг нэг амар сонин гинт зүгээр тийм ингээл нэг юм мэдрэмж орж ирэл тэгснэ хүүгээ харсан чинь би тийм хөрхөн үтэй явж ямар тэнэг бодолтой юм бэ гэснэ ойлцсон. Ерөөсөө ингээл тэр нөгөө нэг даавар шүү дээ тийм дааврыг хизээж ингээд зохицуулахад аягүй хэцүү байхгүй. Тэр асар том энэ даавар гэдэг зүйл чинь энэ дотор ингээд нэг явж штэ процесс явж гин. Тэгээд тэр бүх зүйл яг ингээл тархинд мэдрэгдээд байна л та тийм. Тэгүн гутал нөгөө тэрэндээ ингээл ирсэн ингээл хөтлөгдөл тухай юм бүх юмдаа л ингээл хөтлөгдөл яваад дим лээ. Надад тэр нэг муухай мэдрэмж орж ирсэн. Тэр бүрст амар муухайсэн. Тэгээд ийм юм байна. Хүн тэгээ ерөөсөө угаасаа маш хурдан нийгэмших хэрэгтэй юм байна. Хүн нийгэмшихгүй л болвол ерөөсөө элдв бусын сонин нөгөө нэг юм тий сөрөг ургуулan бодолтонд л дийлдэг юм билээ ер нь бол. Нийгэмшиж хүнтэй маш сайн ярилцчиж энэ дотор болж байгаа зүйлүүдээ ярилцаж хуваалцчиж энэ дотроосоо нөгөө ингэж гаргаж авч хаяхгүй бол ингээл дотроо л хүн ингээл ганцаараа л өөр өөртөө ингээд тэмцээл ингээд ургуулan модол ингээд харж ирсэн айгу хэцүү юм билээ. Дийлтгэл юм билээ ерөөсөн. Айгу хэцүү. Тэгэл угаасаа нэг юм хүн ягч тий хосоор амьдртیں۔ Гэдэг шиг тий. Тэгэл цаанаасаа ингээд бүх юм айгу гоё ингээд нэг хосын тавилан гэдэг чинь ийм л байдаг хата. Эсвэл нэрэ хажууд байгаа хүнтэйгээ л хуваалцахаас арга байхгүй энэ бүх мэдрэмжээ тий. Тэгээ би нөхөртөө энэ мэдрэмжүүдийг айгүй хэлдэг гэсэн. Манай хүн бол ойлгохгүй л тий. Тэгээ хэлхэн яагаад ингэж байгаа яг манай бол нэг сониуч талаасаа тий. Миний мэдрээд байгаа зүйлийг ингээд нэг юм ойлгохыг хүссэндээ айгүй их лавшруулж асуудаг гэсэн байхгүй. Яагаад ингэж идэв? Мэдгүй арай мэдгүй. Чи нөө би тэгж чи арай илүү нөгөө хэл устгаараа чи Google дээр тайраа. Сүүлдээ жоо уурлаад тэгдэг. Google дээр тайчих. Чи Google дээр тайчих. Ингээл тийм намайг ингээд заримдаа ингээд яриад байгаа юм ойлгохгүй байгаад хахад ямар сони. Яагаад ингэж идэв ингээд мэдхгүй арай тий. Заримдаа уурлахаар тэгчдэг. Гэхдээ манай үнэхээр тэгж бас Google чайдаг гэсэн байгаа байхгүй юу? Яагаад ингэдэг юм болмоо гэл ингээд хайч тайгаал үзчихдэг. Тийм хараа ингэдэм юм. Гэхдээ би ер нь өөрөө бас нөгөө нэг ингээд мэрэгчлэлтэй ч бас холбоотой л байдаг байх л та. Ямиг бас айгүй ингээд нэг юм бас ингэж ярилцаж ингээд лавшруулж ингэж ярих ингээд бүр ингээд айгүй дуртай. Тэгээ нөхөртөөгөө айгүйх тэгж ярилцдаг гэсэн. Өстөө нэрээ тэр тулдаа л би энэ сэтгэл готрлыг давж гарсан. Манай үуч бараг сэтгэл готролдоос орсон багтгүй.
Ярьцаар үнэхээр нэрээ орсон баха өөр юм. Гэж бүр уулаг ингээ те ингэж мэддэг үе бол тийм байдаг гэсэн зөндөө байсан өөр юм. Тэгэл миний тэгэл тухайн юм бас би яг ингээд наазахын л айгу гоёор ингэж ярьж байгаа болохоос хосууд хоорондоо хэрэлдэж муудалцсан тий. За энийг бол нэг тийм амар гүнзгийрүүлээд яриад байх асуудал биш. Тэр тэргүй тийм асуудал ямар ч хост үүсдэг л ах гэж би боддгийн. Нэг тийм бүх зүйлийг айгу гоё ингээд таймнаар ингээд ерөөсөө ярилцаал хэцүү байсан зүйлийг хүртэл таймнаар ярилцаж ингээд хүмүүс хаврхан л байдаг байх гэж бодож байна. Мэдээж те эмоцтой хөтлөгдөн тэгэл заримдаа уурлан ингээл төвчээр дуллаа ингэж байгаа үе болоо шүү дээ. Гэтэ манай хүн бол тийм биш байхгүй. Манай хүн бүрстэй яг миний эсрэг хөвлбөр байхгүй. Амьдрал тэгэж угаасаа тааруулдаг. Харин тааруулсан бах угаасаа. Тэгээд миний аашигч те тэгээд айгүй их твцэндээ нэр твчиж л сүүлдээ одоо хүүхд ингээ гайгүй томрохоор угаасаа хоорондын маргаан байхгүй болчтой юм байна. Арай дээрдэж тийм. Тэгээ манай өмбөр өөрөө тэгсэн байхгүй. Энэ нэр ингэсэн. Арай өөр болцсон биш шүү. Нэрийн чив дээр хоорондоо нэр ингэж маргалтгаа бараг болцсон байна тий гэж байгаа байхгүй. Угаасаа тийг шаардлагач бол. Яг л нэг аль нь яг нэг ажлаа хиймээр идэг тий. Мэдээж дундуур ингээ ажил төрлөө ингээ зохицуулаа хийж байгаа. Тэгвэл аль нь хиймээр идэг. Тэгвэл аль нь хүүхдээ харах хэрэгтэй байгаад идэг. Тэрийг чинь зохицуулах гэж нэг жоох ингээ хоорондоо жоох алдцах гэдэг. Хоорондоо ч гэдэг миний л алдцаад. Нэг тийм үе бол байсан бас. Тэгэхээр нөгөө сая ингээл өвчмээр гэж тэгжсэн шүү дээ. Би яг бодоо суужлаа. Төрсөн ээжүүд болгонд гэхдээ яг энэ бодол орж ирдэг баха. Одоо ингээл ярилцаа сүүлийн үед бол бүр өстой айгүй сэтгэл готролд ордог болсон байлээ. Энэ бас тэгтээ бас нөгөө нийгмийн асуудлаас байж байна. Сошиалар бас нөгөө төрсний дараах сэтгэл готрол гэж зүйл байдаг тий. Энэ нь одоо яаж илэрх вэ гэхээр хамгийн наазах нь одоо амиа хорлж ийч юм уу? Одоо энэ дээрээс өсрүүл яах вэ гэдэг юм уу? Тиймэрхүү бодлуудаас эхэлдэг. Тэгэхээр одоо бас үзэж байгаа ээжүүд маань байх юм бол тийм бодлууд бол орж ирнэ. Гэхдээ энэ бодлуудыг нөгөө аль болох хурдан таслаж, бодлоо таслаж өөр зүйлийг ургуулan бодож явах хэрэгтэй гэд. Тэгээ хоёрт нь болохоор нөгөө нөхөртөө ярьдаг гэсэн шүү дээ. Яг тэр шиг манай ээжүүдээс нөхөртөө амар ихсэн ярилцж байгаараа бүх мэдрэмжээ хуваалцах хэрэгтэй. Тэд нар ойлгохгүй, зарим нь ойлгохыг хүсэхгүй байсан ч хамаагүй. Ерөөсөө энэ дотор ядаж өөрийгөө хайрл тий. Өөрийгөө хайрлаад энэ дотор бүх юм хуваалцаад гаргаж байгаа хэрэгтэй. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр Солонгос улсын 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг аль бие усны эрхтэйгээр оруулж ирдэг Заяа бэлгээ бидэнтэй хамтран ажиллаж байна. Та Заяа бэлгээгийн бүх салбаруудаар арсны үзлэг онцлогоог өнгөө хийлгээ зогсохгүй худалдаа авалт хийх бүртээ гарын бэлэг аваарай. Сүүлд яг бас ингээл өөрийгөө онцлуулах нэг юм хий гэж байна шүү дээ тий. Хий ухаар. Инээсээ болоод эмэгтэй хүний нөгөө сэтгэл зүйн асуудал айгуу дэгэн догон байт юм байна бас. За. Тэр нь яадаг вэ гэхээр одоо жишээ нөгөө бидний нөгөө гам алталтай байгаа байхгүй бас. Гам айгуу их алтж जैन тий. Тэрнээс болоод одоо нөгөө хий хуваар ихтэй болцсон байна. За тэгээд одоо нийгмээс авж байгаа нөгөө нэг юм сөрөг инерэг сэтгэл зүүн тэгэл нэг юм сөрөг асуудал гээл тий. Стресс тий. Энэ бүхнээс чинь хуримтлагддаг зүйл чинь хий хуваар гэдэг зүйл хэдэм бэ? За. Биднэрт харагдахгүй үзэгдэхгүй зүйл болохоор тэр нөгөө хий ихтгэхэр эмэгтэй одоо яг нөгөө нэг дээрүүд нэг тэгж ярьдаг гэсэн шүү дээ нөгөө хийдцэн дөнгөж төрөөд нөгөө нэг хийнээсээ болоод нөгөө галзуурцсан савн хөөрцөн хийнээс болоод савн хөөрөөл галзуурдаг малзуурдаг гэдэг нэг яриа байдаг гэсэн шүү дээ. Тэгдэгч хүмүүс идэг гэсэн шүү дээ. Тэгвэл тэр чинь бас яг тийм юу юм бэлээ шүү дээ. Одоо бид нар чинь тэр үеийнхэн тэр хиллэг юм юмд мартцсан байгаа байхгүй. Тэр чинь одоо ч биднэрт байдаг юм байна. Энд чинь ерөөсөө л нөгөө бид нар л нэг сайн мэдэхгүй бидний нүдэнд харагдахгүй үзэгдэхгүй зүйл байгаа болохоос ш. Тэгээд нөгөө төрсэн эмгтээчүүд чинь ерөөсөө л нөгөө даарч хурж болохгүй гэдэг чинь айгүй асар чухал зүйл болчихж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нэг юм стресстж болохгүй тий одоо ерөөсөө стресс бүхнээс айгүй гоё ингэж байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Стресс дэх тусам эмэгтэй хүн ингээ хийдээд тэгээ тэр хийнээсээ болоод өөрийнхөө сэтгэл зүг ерөөсөө нөгөө нэг захирч чаддгүй гинэ. Тэрнээсээ болоод нэг гинт нөгөө нэг одоо эмоц чинь тий гинт ингээл одоо тэр бол бас надад байгаад байгаа байхгүй юу. Тэгээ бас ажил мэргэжлийн хувьд ч бас байгаа эмоц ихтэй тий урлагийн мэдрэмж ч угаасаа нөгөө нэг өндөрт нөгөө нэг туйлын мэдрэмж штэ ийм мэдрэмж юм чинь. Тэгээ онгод тэгэл ялтчгүй тэгэл
нэг ингэхийн тий ингээд энэ бүх чинь ингээд айгүй олон зүйлээс ингээд шалтгаалаад байгаа байхгүй. Сүүлд бол яг хөө тэгээд би нөгөө бас уламжлалтаар нэ тэргээл үзүүлээд нөгөө би хагаа үзүүлэл явангууд нөгөө хий хор айгүй ихтэй байна гэдэг зүйлийг айгүй мэдэрч эхэлсэн сонссон байхгүй. Тэгээ наа хийгээ хурдан ягаараа савны хийгээд идэг үү? Тийм хий яг хөө савны хий тэгээ нөгөө нэг стресснээс авч байгаа хий хор гэдэг зүйл мөн. Тэрнээс болоод тийм тэрнээс болоод ерөөсөө сэтгэл зүйч нь айгүй нөгөө докторгүй байна гэж байгаа байхгүй. Тэгээд бас дахиад одоо үзэж байгаа ээжүүдээ сануулмаар бас тэгээ санагдлаа. Юу гэхээр нөгөө сүүлийн үед бид нарын нөгөө төрөлт гам барилт гэдэг зүйлийг айгүй бас орхигдуулдаг болчихно. Европчууд төрхөөл те гоёороо төрхөөл. За яг гоёороо төрж болно. Гэхдээ төрсний дараах ядаж нэг сар нөгөө хүүтэн юм төрж болохгүй. Чихээ бүглөх, зулаанаасаа салхи авахгүй те. Энэс шагаага ингээ уртаа юмснараа. Ингээд өмсөх хэрэгтэй. Уртаа юмс. Ер нь нөгөө нэг төрөөгүй байсан ч гэсэн шагаагаараа маш дулаахан явжээ гэдэг юм байлээ шүү дээ. Шагаанасаа таард юм байлээ шүү дээ. Одоо эргээд талах гараад ихэлсэн чи бүр айгүй хэрүүл мэндээ. Шагаа магас ийгээд бүр айгүй хожуу ойлгож байлаа. Тийм тэгэхээр бас нөгөө яг угаасаа нөгөө төрсний дараа ээжүүд миний бодлоор ээжүүд хамгийн байж болох одоо амьдралынхаа тэр доод зэгт очдөг юм шиг би боддог байхгүй юу. Тэгэхээр тэр чинь цаг хугацаатай юм шиг байна. Тэгээ тэр цаг хугацааг нэг хэсэгхэн тэр дулаахан мулаахан чихмэхэндээ юм маа гэх тий. Тэгчих юм бол дараа нь нөгөө нэг бас нөгөө хууч өвчнөд болохгүй ч юм уу. Тийм болох байх. Одоо энэ альфа үе лөө. Ямар үе гарч ирж байгаа вэ? Одоо энэ үеийн хайг баха их айхтар гарч ирж байгаа. Ааха. За тэгээд энэний дараагаар болохоор бас ээжүүдийн хамгийн их сонирхдаг зүйл тэр юу гэхээр мэдээж төрсний дараах жим барилт болон арсны асуудал. Тэгэхээр ариука болохоор дандаа нөгөө олны нүдэн дээр л байгаад лээсэн байсаарч байгаа. Тэгэхээр төрсний дараах жим барилт одоо дасгал хөдөлгөөнд дэглэм хийж ивүү бас хоёр дахьт нөгөө гоо сайхан. Тэгэд одоо нөгөө миний мэдгээр бол заяа бэлгээтэй хамтраад одоо маш удаан 6-7 жил хамтраад явж байгаа. Тэгэхээр бас яг энэ талдаа зөвхөн мэдлэгтэй байгаа байх ээжүүдэд маань бас тий одоо ингэдэг тэгдэг. Юу яа игээл бас л адилхан нөгөө нэг урлагийн мэрэгжил маань ялцчихгүй ингээд намайг хөвгөлчихөж байгаа байхгүй яа дээдлэх бүр авир татаад байна. Баярлалхан тий. Баярлалхан тий. Шүү дээ. Тэгсэн чинь насны намрыг ядарсан. Хитрхийг яриад байна гэдэг. Ингээд байна. Тий. Ойрд ингэж их яриаггүй. Яалчгүй л үгүйс мэрэгжилтэй маань холбоотой би нөгөө амар их би ч нөгөө нэг тэгж нөгөө турснаас хойш амар их дэглэмтэй гэдэг гэсэн байхгүй юу? Ер нь бол. Тэгээ тэрийг одоо ч хүртэл ингээ барьж явдаг байхгүй юу? Тэгэхгүй бол би ч нөгөө нэг амархан нөгөө нэг таргалдаг. Амархан өөхөлдөг төрлийн хүн байхгүй юу? Ер нь бол эн чинь угаасаа нөгөө төрөлхийн биеийн хувь хүнийхээ онцлог шүү дээ. Зарим хүн ч юм бол чам шиг те ингээ төрөлхийн гой турхан хүмүүс байна. Тэгээд нэг жоохон өөхөн мөхийн хавцаа хийж байгаа. Тийм хүмүүс байна. За төрөлхийн ингээ бас бондгор хүмүүс ч байна те. За яг бондгороо ингээ даман тулаа турхаал хичээгээл ингээ явж байна. Хамгийн гол нь аягуулсаа нөгөө би физиологи аягуулсаа өөрөө мэдрэх хэрэгтэй юм шиг байгаа. Би ингээр яаж ийн гэх те одоо дасгал хөдөлгөөнөө хүртэл. За тэр дасгал хөдөлгөөнөө хийгээд миний биед өөрчлөгдөж гин үү? Тэр дасгал хөдөлгөөнийг хийгээд би өөртөө гоё кайф авч гин үү гэдэг чинь те. Айгу чухал болчихж байгаа байхгүй. Бүх зүйлийг ингээ айгу гоё оролдож үзэх хэрэгтэй юм шиг санагддаг надаа. Зөвхөн нэг юмараа яваад байхгүйгээр бүх зүйлийг ингээ айгу гоё дасгал хөдөлгөөнүүдийг оролдож үзээд тэгээ аль нь илүү чамд гоё биед чинь өөрчлөлт өгч гин. Тэгээ аль нь илүү бас давхар гоё чиний сэтгэл ханамжийг чинь өгч гин гэдэг зүйлээ эхний удаад тэгээ хөдөлгөөний хувьд бол тэгээ мэдчих систем шиг байна. Би өөрөө тэгж мэдсэн байхгүй. Тэгээд мэдээж амруугаа орж байгаа хоол хүнсээ. Ерөнхийд нь чамд ямар хүнс ашигтай юм бэ гэдэг зүйлийг айгуу сайн мэдэх систем шиг байна. Тэгээ нийтээрээ манайхын чинь бас ерөнхийн нэг гой зүү хоолтын ойлголт байдаг шүү дээ. Ядаж ядаглаад тэгж гой зүү хооллоо те эрүүл мэндэл ахгүй эн чинь ерөөсөө л тэгэл одоо үр хөвгтүүдтэй болсон бидний бас нэг хариуцлага байхгүй юу? Өхгүй байх. Тэ? Хариуцлага чи ерөөсөө л тэгэл өөрөө хайрлах болчих жоох байхгүй. Тэнгуут тэгэл адаглал амруугаа орж байгаа хүнс бүтээгдэхүүнээ хүртэл тэгэл аягуулсаа мэддэг байх хэрэгтэй. Зөв хоолдог байх хэрэгтэй. Юугүй ингээл яг заримдаа мэдээж ингээд нэг юм
бүүргэр ч юм уу тий гоё идмээр санагддаггүй байна. Тэр үе мууийг хорихгүйгээр заримдаа л идчих хэрэгтэй. За тэгээ хоолцсон үедээ зарим өглөө маргааш нь сэрэнгутаа сайхан уяасаа иддэг ч байна уу тий сайхан таргаа ууддаг ч байна уу ингээ гоё зүү хооллоод тэгэл явчвал нэг тийм асуудал юм шиг санагддаг шүү дээ. Би организмаа яг тэгээд хооллоо тэгээ хөдлөөд эхлэлээр би организм чи яг яаж юм гэтээ яг өөр дээрээ ингээ аягуулсаа мэдрэл явчвал айгу зүгээр юм шиг санагдтiin надаа. Тэгэл би ерөөхдөө тийм болохоор нөгөө нэг ингээл яг өөрийгөө одоо бүр айгүйх мэддэг болсон. За би яахаараа таргалдаг вүлээ, яахаараа би турчдаг вүлээ гэдэг айгуусаа мэддэг болсон. Тэгээд би чинь тэгэл ер нь тэгж төгснөөсөө хойш ерөнхийдөө турах асуудалтай тэмцэн штэ ерөөхдөө эрүүл хоолдог болсон. Би ногоо могоо бүр үнэхээр үзий яддаг байсан. Яалчгүй турахын тулд ногоотоо найзалж эхэлсэн. Тэгээд найзлаад эхлэнгууд үнэхээр өөрчлөлт гарсан. Үнэхээр турдаг юм билэ. Тэгээд ч угаасаа арьсч гэрэлтдэг юм билэ. Яг үнэ хэлэхэд. Тэгэл нөгөө нэг ингээл болохгүй одоо ингээл нөгөө нэг бэлэн гоймон ингээл юм мэдээд ивэл хизээч арьс гоё байхгүй. Хизээч хүн турахгүй шүү дээ. Ер нь бол яаж ч утсан те. Хотодоо л алж байгаа юм шинж. Тэгээд яг нөгөө заяблигэтэйг бол би 10 заяблигээ угаасаа анх яг нөгөө инфлюенсер авч эхэлсэн цаг хугацаа нь 18 он байхгүй. Ари бит хоёр чи яг нөгөө анхны инфлюенсер болж орж ирсэн. Тэгээд 18 оноос хойш өдийг хүртэл гэдэг чинь ялтчгүй хэдийн 7 жил болсон байна тий. Тэгээд ер нь би тэгт яг гоо сайхны хувьд бол заяблгээд ороод илүү нарийн мэдсэн. Нарийн мэдсэн, мэдэрсэн, судалсан тий. За ер нь юм байдгийм байна гэл одоо арсны төрөл ингээд наривчлаад ингээд өөр ирэхгүй угаасаа ялтчгүй мэдэж эхэлж байгаа байхгүй юу. Тэрнээс өмнө яг үнэндээ би арсаа хамгаалч мэддэг байсан байгаа байхгүй юу. Крем нөө фаундейшн сайн дардаг фаундейшныг чинь шууд ингээл түрхээл тий. Тос мосоо түрхэн гутаа шууд нөгөө нэг сайн дарж ивэл болоо гэл шууд нөгөө фаундейшн хэрэгэлдэг байсан. Бидний үед одоо кушн байсан юм болов мэдгүй. Байсан ч гэж магадгүй. Тэрийг ч нэг анзаардаг мэддэг байсан баха. Бид нар ч бол сайн дардаг крем л гэж хайдаг байсан шүү дээ. Ирэл аваад идэг байсан. Тэгээд тэрийг чинь ингээл хэрэгэлдэг. Энэ стогоо сайн дардаг юм гэж л бид нэр хоорондоо ярьдаг байсан болохоос ш. Арьсаа яаж арчлах вэ? Арьсаа яаж гоё гүлээлгэх вэ гэж юусоо ярьдаггүй. Арьс цэвэрлэх тухай юусоо ярьдаггүй байсан байхгүй. Тэгээд гисэн чинь тэрнээсээ болоод нөсөө толов айгүй хүүссэн байгаа байхгүй. Тэрийг сүулт мэддэм юм лээ. Тэгэж алдсан зөндөө эмхтэй хүмүүс байгаа. Тэний иргэн тойронд ч байгаа. Би юу гэсэн. Одоо миний иргэн тойронд ч байгаа. Бид нар бүгдээр ерөөхдөө тийм байгаа байхгүй. Ингээ бодоод үзэхэд. Тэгэнгүүт энэ гоо сайхан гэдэг зүйл чи ерөөсө хамгийн түрүүнд харьчилгаа болчихж байгаа байхгүй. Яаж гой бодох вэ? Ямар гой өөд хардаг крем бэ гэж ярихаас илүүтэйгээр арьс ямар гой гэрэлтэй байна гэж ярьдаг нэг болцсон шүү дээ одоо тийм чиглэг байх уу? Нөсөө толбгүй яаж байх уу гэл тийм. Тэнгууд ерөөсөө энэ бүхний эхлэл чи ерөөсөө л цэвэрлэгээ. Цэвэрлэгээ байсан байгаа байхгүй. Тэрийг бид нар мдэггүй байсан заяа. Би ч мдэггүй байсан юм мэдхгүй би нэг амар бид нар гэж яриад байгаа учраас өрөөсгөл болчих магадгүй. Би бол үнэхээр мдэггүй. Тэгээд би айгүй их нөхтэй олж эхэлсэн. Айгүй их энэ тэнд цагаан батга айгүй ихтэй болж эхэлсэн. Хуурайшлаас болоод тэжилээ өгж мэдхгүй. Тосол түрхдэг, тонико түрхэн, тонороо түрхэн, тос түрхдэг тийм л байсан байгаа байхгүй. Тэгээд заяблгээд анх ороод үнэхээр сайн нарийн мэдсэн. За тэгэл манайхан ч ингээл айгу олуулаа болол өргөцсөн штэ ингээл эхний удаа ч ингээл за ингээл ари бит хоёр манай мишка байсан. Мишка бит анх орж ирсэн. За тэгэл ари би заараас нь хинчлээ их шигдлээ орж ирсэн бах. Инэ тремэрэгэл за тэгэл нэг ингээд том крүү болцсон байхгүй бид нар. Тэгэл ерөөсөө арчилгаа юу гэдгийг энэ чинь яалтчгүй нөгөө нэг хамтарч ажиллаж байгаа болохоор бид нар чинь бүх зүйлийг нарийн мэдэх шаардлагатай болчих жоох. Тэгэл бүх зүйлийг ингээл нарийн мэдээл эхэлсэн. Ерөөсөө л цэвэрлэгэн дээр одоо хүртэл ерөөсөө. Тэгээ бид нар ч гэсэн одоо ингээд хилдэг зүйл нь заримдаа ингээд сторигоор бол ингээд цэвэрлэгээ хэлнэ штэ. Ганц хилдэг зүйл маань ерөөсөө л тийм байхгүй. Цэвэрлэгээ шүү охтуудаа. Одоо энэ тийнейжер охтууд айгүйх нөгөө нэг юм K-pop охтуудын дуурайгаа л ингээл бодолт айгүй гой боддог болцсон байна одоо орчин үеийн охтууд амар гоё. Гол нь одоо нөгөө нэг ингээл будаг хэрэг шавн те тэр чинээгээрээ л ерөөсөө арьсаал маш сайн
хамгаална, арчлах болчихж байгаа байхгүй юу. Тэгэл ерөөсөө одоо тэгээ гол нөгөө нэг ингээл 30 гараал эхлэхэр чинь унжил юу гэдэг өссөн үсээг нөгөө нэг энэ байгалийн нөгөө нэг юм юу ирнэ шүү дээ. Яг л бид нар нөгөө солонгост амьдардаг гоё уур амьсгалтанд амьдардаг хүмүүс биш байхгүй юу. Эрс тэрс уур амьсгалтаа манайхан чинь харин ч бид нарыг заа юу гэдэг гэж заяа билгийнхэн бид нар чинь нөгөө нэг дандаа ингээд солонгос руу явж бид нар чинь нөгөө нэг албан ёсны нөгөө түншүүдтэй очиж уулздаг шүү дээ. Тэгэл уулзаал тэгэнгүүт за миний арьс бол өстэй яг дундаж заяа. Манайхан чинь бүр амар гоё арьстай хүмүүс байгаа за. Манай айр амар гоё заяа. Айрыг бол үнэхээр сайн арчилдаг за. Айрыг аягүй гоё арьстай байна. За манай цэкүү арьс. Цэкүү байна. Цэкүүгийнх бол сүүлүүд бүр гоё болж байгаа. Цэкүүг ханх тийм байгаагүй. Цэкүү өөрөө ч хэлэх байх. Тийм байгаагүй заяа. Цэкүү бүр үнэхээр гоё арьстай болж байгаа. Үнэхээр нөхцөлт нь бүр үнэхээр байхгүй болж байгаа за. За тэгээд манай нана байна. Нана бүр төрөлхийн яг солонгосчууд бэби тий. Бүр солонгост очсон чинь бид нар мейкап яг нөгөө нэг мэргэжлийн тэр солонгос артистуудаар нь мейкап хийлгээд нэг зураг авалт хийсэн байхгүй сая сүлд явахдаа. Тэгсэн чинь нанаг хараад бүр уула галцсан байхгүй. Ямар гоё юм бэ? Ямар гоё арьстай юм бэ? Бараг Монголд ийм арьстай юм бэ. Тэгээ бидний арьснуудыг харчаад Монгол ийм хуурай орчинд харин ийм арьстай хүмүүс байдаг гэдэгт бид нар бүр харин бараг бүр эргэлзэж гэж байгаа байхгүй юу? Тийм чинээний бид нар бүр арьсаа яг одоо үе чинь үнэхээр өөр болчиход байна. Юм хөгжсөн тий. Мэдлэг, мэдээлэл, технологи бүх зүйл хөгжсөн учраас тэр бүх зүйлийг ингээ бүгд аягүй гоё мэддэг болцсон байна. Тэрнтэйгээ хүл нийлүүлж халахдаг болцсон байна. Тэгээд бас охтууд маань хүртэл бас тэрийг аягүй гоё мэддэг болцсон байна. Тэгээ бид нар чинь нэг яг одоо бид нар чинь ингээд бидний үеийнхэн харьцангуй гайгүй бүх зүйлийг ингээ туулаад үзээд ингээ мэдэрсэн, ойлгоцсон байгаа. За тэгвэл одоо нөгөө гарч ирж байгаа өсвөр үеийнхнийг бид нар нөгөө нэг зөв ингээд гоо сайхан гэдэг зүйлтэй, арьс арчилгаа гэдэг зүйлтэй анханасаа зөв ингээд танилцаад арьсаа гоё арчлаад явчаасаа гэдэг үүднээс бид нар нөгөө нэг teen zone гэдэг өдрийг бас аягүй зохион байгуулдаг байхгүй сар болгоны нэгэнд бид нар teen zone өдөр буюу одоо өсвөр насны хүүхдүүдэд зориулсан тийм өдөрлөг хийдэг бүр. Тэгээд бүр өсвөр насныханд зориулсан бүтээгдэхүүнүүдийг бид нар байж болох хэмжээндээ дандаа сэйл зарладаг. Сар болгоны нэгэнд. Тэгээд тэдэртээ зориулж бид нар нөгөө арьс арчилгаа, мейкап юу гэдгийг ингээ айгуугаа өдөрлөг зохион байгуулдаг байхгүй. Тэгээд харьцангуй айгуугаа өсвөр насныхан манаас тэр өдрийг мэддэг болсон байлээ. Teen zone өдөр гэдэг. Тэгээ яг нөгөө амхандаа л тий одоо гарч ирж байгаа өсвөр насныхныг ингээ зөв мэдээлэлтэй болоосоо арьс яг үнэндээ нас явах тусам хүнийг илэрхийлдэг ганц зүйл чи ерөөсөө өмсөж зүүж байгаа зүйл биш ээ. Арьс байдаг байхгүй. Хүний нүүр царай байдаг байхгүй. Хүн 1000 амар тансаг брэндээр ингээ хувцалчаал арьс нь нэг аим шиг юм байж ивэл бас муухай үсттэй. Тэр хүнийг ингээ байгаагаар нь харах үнэлэмж чи ерөөсөө хүний нүүр ахгүй юу? Царай, дүр төрх тий. Тэгэнгүүт биднэрт өнөөдөр бид нар яаж ч хувцалж болно яг үнэндээ. Хүн олж байгаа хэрээрээ л мэдээж өөртөө зөгж байгаа хэрээрээ л хуцлаа шүү дээ тий. Тэгэнгүүт энэ өөрийнхөө энэ буулгаж байгаа энэ мэдрэмжийг ганц гоё тодтогч өгөх зүйл чинь тэгэл арьс шүү дээ. Яг үнэ. Эмхтэй илэрхийлэх ганц гоё зүйл чинь ерөөсөө арьс. Тэгэл бид нар чи одоо яг бид нар ч гэсэн адилхан K-pop-ыг ингээл шүтэл явж байгаа шүү дээ. Бид нар чинь одоо тэгэл амар 50 гарцсан солонгосын лаг гоё жүжигчд байна тий. Эгч нар мэгч нар анги ах нар тий. Тэгвэл тэд нар чинь яг үнэндээ одоо бидний дүү юм ааш. Тэгэж гоё харагдчихээн дээ. Нэр тийм болсон. Бүр ингээ харагдчихээн. Тэгэхээр яг хөө мэдээж бид нар яг хөө тэр хүмүүстэй дүүцгүүч хэмжээний уур амьсгалд амьдрахгүй байгаа ч гэсэн тэрнлүү тэмүүлж байгаа маань бас нэг амжилт байхгүй. Тэмүүлэх хэрэгтэй байхгүй тий. Тэдний хэмжээнд хүрэхгүй ч гэсэн Монголынхаа нөхцөлд чадах чинээгээрээ бид нар арьсныхаа онцлогийг мэдсэн л бол амар гоё арьсаа арчлах бүрэн бололцоо боломж гоо сайхны бүтээгдэхүүнүүд хангалттай манай Монголд орж ирдэг болсон байхгүй. Яг энийг манай заяа билгээ яг аль биесээр оруулж ирдэг болсон. Бүх тэр солонгост алж байгаа вайрал болж байгаа бүх брэндүүдийг манай заяа билгээ шууд яг л аль бие усны учраас шууд ингээ оруулж ирдэг тийм түнш угаасаа харилцсан тийм түнш байгуулсан. Тэнгүүд тэнд хэрглэж байгаа одуудын хэрглэж байгаа гой бүтээгдэхүүнүүдийг энд оруулаад ирсэн байхад яагаад бид нэр хэрэгжүүлэхгүй гэж хэрэглэх ёстой байхгүй юу. Гэхдээ алдж байгаа нэг зүйл нь арьсныхаа онцлогийг мэдэхгүйтэй бас холбоотой байгаад байна. Манай охтууд тийм эмэгтэйчүүд маань. Тэнгүүд одоо нөгөө нэг арьсыг чинь
оншлоод өгдөг аппаратууд нь зөндөө. Тэрнэр өнгөө оншилт юм биш тий. Одоо манай заяа бэлгийн баг бүх салбар дээр байгаа. Ерөөсөө л заяа бэлгийн хаалгыг түлхээл ор. Тий. Арьс өнгөө оншилдог оншлогоо нь сүүлийн үеийн аппарат нь байна. Тэгэнд та очиод өнгөө оншлуулж байгаа. Арьсаа мэдээд авчих. Тэгээ арьсаа мэдсэн цагт танд ийм арьсны онцлогчнд харуулад ийм байна. За бүр болий. Google дээр тайчи. Тэ? Тэгвэл миний би ийм арьстай юм байна. Ямар бүтээгдэхүүн тохирох вэ? Ямар орцны харилцагтай. Тэ? Тэнгууд тэр чинь ингээл гараал ирнэ. За бүр бол. Чат GPT-г асууч. Найзаасаа. Тэ найзаасаа асуу. Дотныхоо найзаасаа гэдэг шиг тэ. Асуувал мэдчихнэ. Тэгэл тэр бүх бүтээгдэхүүн ч одоо ингээл байж байна. Тэгэл арьсаа зүгээр ингээд ийм байхгүй. Одоо яг мэдээ залхуур нь минийч залхуурдаг юм байсан. Заримдаа би тэгтээ үнэхээр харамсдаг. Будагтайгаа унтах тоолонд арьс заяа. Нэг насаа бүр ингээд хөшөрдөг байгаа. Бүр үнэхээр хөшөрдөг за. Тэр чинээгээр ингээл тэр будагч ингээ арьс руу шингээл ингээл муухай ингээ хорж штэ тий. Тэгэл будгаа арилахгүй байх чи ямар нүх сүвээ ингээ бүгэлдсэн бид нар тий будгаар ингээ бүгэлдсэн ингээл нүрэ амьсгалахгүй штэ тий арьс ингээ амьсгалахгүй байна. Амьсгалах тижээлийг нь бид нэр өрсөө өгөхгүй заримдаа ингээл үнэхээр би бол тийм байсан. Яа ингээл ятраал тий ингээл будагтаа ингээл унтчихсэн үе надад байгаа байхгүй. Одоо тэрэндээ тэгээд би харамсаад явах та нэг л тэгээ өнгөрсөн юм чи. Тэгэхээр зүгээр одоо миний ганц баримталдаг зүйл би арчилгаагаа маш сайн гэдэг. Тэгээ бас нөгөө шатлалт цэвэрлэгээ байгаад байдаг тий. Цэвэрлэгээ маш сайн хийн. Тэгээ нөгөө төрхтөг юм айгүй олон байна л та бас. Тэгээ тэр болгоны одоо яг үнэндээ одоо бүр залхуурахгүй хэрэглээ сурцсан. Сурсан. За яг манай яг тэгжил сурмаар байна. Тэгээ яг одоо мэдээж ингээд та нарын харж байгаа ч л мэдээж ингээд насны ингээд гээл те цацаргны ингээл юу үрчлээ. За тэгэл би чинь нэг бондгор хацартаа байсан. Тэгэл явцын ирэхэнд ингээл лацраараа турж ин. Тэнгууд ингээл жоохоо ингээл те нөгөө нэг юм гурвалжин хүмүүсэх асуудал бол байгаа. За энийг мэдээж 100% шууд яг нэг ингээд нэг юм алга болгоно гэж байхгүй шүү дээ. Байгалийн зүйл те өдөр өрх тусам явж байгаа. Тэрнтэйгээ зүгээр тэмцэж л явж байгаа. Зөв мессийн бус аргаар би те ядаж орой болгон гуушаад чинь өөр өөртөө гоо сайхан ороод тах цаг зав яг өмнөд олдохгүй юм чинь. Гэрийн нөхцөлд ядаж нөгөө тоонор бүх ингээд нөгөө юмудаа төрөхчээд ядаж ингээд нэг юм те 5 минут ингээд гуушаад чаддаг аахгүй юу. Тэгчэл ста нэрэ маска сайхан тавиал те орой болгон яг өмнөдөө маска тавьчих. Тэгэл орой болгон маск тавиал маргааш нь сэрэх мэдрэмж та нар зүгээр өөрснөө арьсаа харах бол үнэхээр гоё. Амар гоё глоу сэрдэг байхгүй. Тэгэл тэр глоуийг алдахгүйгээр л тэр чигийг алдахгүйгээр л ахаа сайхан тий. Ахаа сайхан ингээл гоё өнөөдөө ингээл мэдээж маргааш мосол сайхан цэвэрлчээл ахаад нөгөө шат дараалтайгаа бүгднийг сайхан түргээл тий. Тэгэл одоо нөө би бас нэг зүйлийг аягүй гоё хэлмээр санагдаад яг мэрэгжлийн ингээд нөгөө зураг авалтанд орохгүй л бол тийм мэрэгжлийн зураг авалтанд орж байгаа нөхцөлд бол мэдээж өөр бодолт юм л тийм. Энгийн ингээд өдөр тутмынхаа нүүр бодолтондаа манайхан нөгөө кюшн хэрэгэл зураасаа л гэж боддог юм бэ. Фаундейшнээс илүү кюшн тий. Яг мэдээж фаундейшн бол айгу одоо сүүлийн үеийн фаундейшн чинь бас айгу гоё болсон нөгөө хөнгөн бүтцтэй болсон кюшн шиг ялгаагүй. Аль болох нөгөө амар дардаг гэж юм хайхасаа илүү хөнгөн бүтцтэй натурал харагддаг тийм л крем кюшн хэрэгэлдэг байгаасаа гэж би боддог байхгүй. Тэгээд эсэргээрээ тэр ОСВ-ийг дардаг гэхээс илүү энэ ОСВ яаж арилгах уу гэдэг дээр илүү фокуслоод тэгээд гоё ингээ арьсаа ерөөсөө ер нь бол тэгэл тууштай арчлах тийм ер нь бол тийм туушт юм байдал байхгүй. Залхуурахгүй. Тэгтээ залхуурдаг гэхгүй. Үгүй бол залхуурна бас тийм байна. Тэгээ нөгөө одоо орой болгон арьсаа арчилж байгаа чи 10 жилийн дараах арьсаа бэлтэж байгаа гэж бодорой гэдэг хэд юм л шүү дээ. Тэр 10 жилийн дараа нэг аятайхан харагдмаар байвал одоо өнөөр арьсаа арчлаа л гэсэн үг юм л. Арьс арчлахдаа битээ залхуураарай. Харамгүй цагийг хайрлаарай. Би өөртөө 30-40 минутын дараа нойлоос гарч ирдэ шүү дээ. За тэгээд одоо юу яа хоёлаа одоо хүүхдүүд рүүгээ ороход Ариукагийн хувьд за ээж байх ямар байна, ээж байх хэр байна, амьдрал ер нь ямар байна? Мэдээж бүх зүйл сайхан байна гэж байхгүй. Мэдээж эрг сүсүрэг хасах нэмэгцэнийг гэж хоршиж байдаг шиг амьдрал ч гэсэн адилхан. Заримдаа тэгэл хэцүү юм бэ. Шантрах үе байна. Заримдаа өөр хүүхдүүдэд хараад
нь ихэнхдээ мэдээж баярлна л да. Энэ бол юу гэж байгаа юм бэ те? Өөрснөөс нь гарсан энэ сайхан инста нэрээ хөрх өрсүүдэд нэрээ хайрлахгүй бол бид нар нэр юу юм бэ? Одоо тэгэл ээж байх айгу хэцүү маа. Заримдаа хүүхд томрох тусам хүүхд ийм юм өстө нэрээ хурдан томорчоос жоохон багт нь хурдан томроосоо л гэж боддог байсан чинь одоо ингээд томрох тусам айгу хэцүү мэн. За. Бас харилцаан дээрээ бас бид нар өөрснөө анхаарах болчихж байгаа байхгүй юу? Бас ахаал судлах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Хүүхдүүдтэйгээ харьцаа тий. Өмнө чинь жоохон бахад нөө биднэрийнхаар л явдаг байсан. Хүүхэд бид нар за битээгээр ингээл өөрснөө ингээл захираал ингээл явцдаг байсан бол одоо чинь томроод ирэх тусам тэр хүн чинь өөрөө бас нэг юм бод хүн болж эхэлж шүү дээ тий. Өөрөө ингээ нийгэмшээд эхлэнгуут хүнхэд чинь бас өөрийн гэсэн үзэл бодолтой болж эхэлж гин. Тэнгууд одоо бид нар чинь бидний 100% ингээд нөгөө нэг бидний үгэнд ингээд ордог байсан үе болж эхэлж байна тий. Тэнгууд бид нар бас үр хөвгтүүдтэйгээ бас яг насных нь юугаар онцлогоор нь ингээд харилцаагаа бас айгу сурч эхэлж байгаа байхгүй юу? Цаанаасаа өөрснөө. Ингэж харьцаж болохгүй юм байна. Юу загинж болохгүй юм байна. Гэдэг зүйлийг шууд ингээд практик дээр шууд мэдэж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэл тэр бүхнийг бас заримдаа төвчэн штэ бас тий. Төвчээл өөртөөгөө бас ингээд за одоо нэрээ үнэхээр л загинж болохгүйгээс хойш одоо за энэ удаа болчих. Гэл тий. Бас ингээд суралцаад яваад байгаа байхгүй. Ээж байхдаа ингээд суралцаал явж байна. Яг үнэндээ. Бидэж хэцүү үе бол байна. Ихэнхдээ сайхан жаргалтай байна. Яг зөв хүүхэд том болох мэдрэмж заримдаа жоохон гонигтай санагддсан юм байна. Хайран санагддаг юм байна. Харин. Заримдаа ингээд охиноо харахаар л ноохин ч одоо 9 дэх юм чинь. Том болол эхэлж байна. Тэгэл нэг жоохон том юм яриад эхлэнгут юу юм миний охин ч мөр. Гэл дотроо л бодож байгаа байхгүй юу. Хайран санагдаад байгаа юм шиг. Жоохон махта. Тэгэл би үе жоохныхын зургийг харуулдیں۔ Миний охин чи ийм байсан шүү дээ гэл дүүд нь харуулаад тэгэл анид нь айгүйх харуулж маруулдیں۔ Миний охин чи ийм байсан шүү. Би чамайг ийм багт одоо яг би нөгөө заримдаа тэр чинь хүүхэд юм хойно нөгөө нэг дүүг нь ингээ эрхлүүлээд ахаар нүүрэн дээр нь мэддэг байхгүй нөгөө дүүг л эрхлүүлээд ах юм те заримдаа намайг эрхлүүлэхгүй байх гэдэг юм нүүрэн дээр нь илэрдэг болохоор тэрийг бид нар ч мэдчихэж штэ мэдрэн штэ их хүнийхээ юу зүн савнгаараа мэдэр чинь тэнгуутаа их тийм гимшдэг байхгүй юу гимшээл яана чи бас л хүүхэд штэ юм би айгу том болцсон л имшгэл харьцаал ингээд байгаа болохоос хичээлээ даалгавраа яасан ингэж болохгүй тэгэж болохгүй ингээл те ингээл ингэж л харьцаад байгаа болохоос түнхт нөгөө нэг 3 настантайгаа яах юм бэ тэгэж яриад нөгөөх маань ойлгохгүй юм чи одоо нөгөөд ч яг жинхэнэ эрхлүүлдэг дээрээ л байгаа юм чи тэгэл нөгөө жоохныгоо эрхлүүлээл охинтойгоо ойлоо миний хүн тгийг ингээд ангууд заримдаа тэгэл өөртөө буруу шааж байгаа байхгүй тэгэл ингэж алдахгүй юм мэдээж байна мэдээж төгс ээж гэж байхгүй төгссөн хүн гэж байхгүйгээс хойш тэгэл суралцаал явж байна яг үнэндээ би бол бас яг ээж байхтайгаа суралцаал явж байна ингэж болохгүй маань тэгж болохгүй маань за ингэж харцгаар ингэт юм байна. Улам илүү дотгошоо загнах тусам хүүхэд дотгошоогоо болоод идэм лээ. Тэрийг л би сая охин дээрээ жоохон мэдэрсэн. Тэнгууд зүгээр яг бидний сонсохыг хүсэхгүй одоо би ингээл хүүхдтэй ингээл чөлөөтэй ярилцгийг онгод ингээл сонсохыг хүсэхгүй зүйл мүл ингээ ярьдаг байхгүй юу ярина. Гэтэл тэрийг нь би сонсохыг хүсэж байгаа мэт би царайлж хүүхдийнхээ яриаг сонсох ёстой болчихж байгаа байхгүй юу. Тэгчээд харин яг нөгөө нэг тэр хүүхдийг нөгөө нэг ингээд ярихаас айдаг болгож болохгүй юм байлээ ерөөсөө. Ээжтэйгээ аавтайгаа ерөөсөө ингээд хүссэн болгоно ингээд ямар ч нөгөө нэг баг зүхгүйг шууд гоё ингээд ярих хэвээр болох хэвээр юм байлээ. Тэгэхгүй ингээд загнаалах тусам хүүхч угаасаа ингээд мэдэгдэн штэ тий ингээд царайн сонирн болоод ингээд нүдэн сонирн болоод ингээд тэгэл мэдэгдэн. Би бол яг ихний нэгдүгээр анги дээр нь бол тэр зүйлийг амар их мэдэрсэн байхгүй юу. Даалгавар хийж чадахгүй, үржүүлэхээ сураагүй тий. Тэгэл тэр мөрөн дээр нь стресстэй л тэгэл стресснээсээ болоод нөгөө нэг ингээ шууд цагинчдаг ерөөсөө л тийм л байсан яг үнэндээ. Одоо ч нөгөө 4-р анги харцангуйгаа айгу том болж байна. Тэнгууд одоо ерөөсөө тэр алдааг ерөөсөө давтаж болохгүй гэж айгүйх боддог болохоор айгүйх ярилцахыг хичээдэг болсон охинтойгоо. Ялангуяа эмэгтэй хөвгттэй тий. Одоо нэг юм бас айгу аимшигтай юм сонсогдоод айгу хэцүү байгаа болохоор охинтойгоо ялангуяа эмэгтэй хөвгттэй маш сайн найзлах л ёстой юм байна гэж би бодсон. Тэгээ би ч тэрийг охиндоо одоо хэлдэм. Манай охин маань одоо дөнгөж 9 л байна л да. Арайч бас болоогүй л том болох. Тэгтэл ерөөхдөө мэдэгдэж байна бас. Ярьж байгаа юм нь өөр байна. Үзэж харж байгаа юм нас өөр болцсон байна. Нөгөө нэг жоохон нэгдүгээр ангимынхаа үеийг бодвол шал өөр болцсон байгаа байхгүй. Тэнгууд
охиныхоо ярьж байгаа бүх зүйлийг яг найз шиг ингээд сонсчтیں۔ Сонсонгуудаа эргээгээд зөв бурууг нь гоё ингээд уурлахгүйгээр тайлбарлаад хэлж сурж байгаа. Юу нь бол тийм. Тэгэхээр хүүхд айгүй гоё өөртөө ихтгэлтэй бөгөөд айгүй гоё үнэнчээр ойлгож авт юм бэл. Тэгэхгүй загнаад ахаар ерөөсөө тэрийг хизэж ойлгохгүй юм бэл. Бүр ингээд зайлсхийг л идэм бэлээ. Юм ярихад манай охин нэг хэсэг айгүй дотгошоо олцсон байсан байхгүй юу. Тэгээ тэрийг айгүй их мэдэрсэн. Дотгошоогоо олчоо тэгээ бүх юм тэг бис амар гэмшсэн байхгүй юу. Йоо. Ямар муухай юм бэ тийм. Хүүхэд ээж рүүгээ тэр харж байгаа мэдрэмж чинь амар гоё гигээхэн ийм гоё нүдийг нь би бүр нэг айцтай болгоцсон юм байхгүй юу. Нэг хэсэг яг тийм болсон юм. Би тэрийг хараад би бүр амар өөр өвдсөн байхгүй юу. Өөр өвдөөл бүр ингээл амар муухай ээж вэ гэдгийг би мэдэрсэн. Би ер нь амар муухай. Би ер нь өөрөөсөө эхлэх хэрэгтэй юм байна. Би нэг өөрийнхөө зан характер энэ аашиг би өөрөө засах хэрэгтэй юм байна. Гэт ерөөхдөө ер нь айгүй их өөрийгөө балансалдаг болсон. Тэгээ сэтгэл зүй энэ мэдрэмжээ хүртэл шууд ингэхээсээ илүү айгүй их барьж дарж тэ тэрийг ингээд дараад одоо амар ингээд нэг юм уур хомог ингээд нэг хүрдэн штэ. Тэрийг ингээд шууд илэрхийлжтэй штэ уур хомогондоо харагдаад ингээд тэгчингууд одоо болохоор арай гайгүй болоод байна бас. Ёстой яг л нэр өөр өртөгөл ингээл яг л тэмцэл явж ийн ер нь бол яг ингээл тэгэл тэр бүхнийг чинь ингээл яг ойр орчмоос айгүй их мэдэрч байгаа байхгүй юу. За би ер нь бас би миний өөрийн маань хааш ер нь болохгүй юм биш үү. Миний өөрийн маань харилцаас болохгүй юм биш үү гэдэг зүйлийг ойр тойрныхоос айгүй их мэдэрсэн болохоор одоо өөртөө жинхэнэ өөр өртөгөө ажиллаж байгаа тулж бүр одоо тэр уураагаа ингээд гарах гэж байгаа бол тэрийг жоохон барьж сурч юм. Барай сурчингууд өөрөөрөө бас бахархаж байгаа. Йоо. Хэлэхгүйгээр би барьчлаа штэ. Гэж бодонгуудаа гэл нэг сайхан юмсан авал тий. Тэгээ бас ялгаа ахгүй бид нар чи тэгэл цаанаасаа шууд ээж гэсэн амарлаг өгдөл байхгүй штэ бид нар чинь ингээл практикаараа суралцаа явна. Яг ялгаагүй адилхан би өстой яг хүүхдээ гомдоочгүй тулд хажууд байгаа хааны ижлээ гомдоочгүй тулд гэл те хүрээлэн байгаа ойр дотны хүмүүсийг гомдоочгүй тулд өстой л нэрээ гэл суралцаал явчихна. Яг үнэ. Подкастын ерөнхий ивент гэгчээр Vitafit Group-ийн цаа шинэх ус болох Pearl-ийн тайг ус бидэнтэй хамтран ажиллаж байна. Энэхүү ус нь хийжүүлсэн болон энгийн гэсэн хоёр төрөлтэй бөгөөд мөн Water Expo 2025-аас дэлхийн өндөр зэрэглэлийн 65 брэндүүдээс амт чанараараа шалгаран мөнгөн медаль хүртсэн энэхүү усыг та бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтой. Нөгөө бидний хамгийн сайхан харьцах ёстой хүмүүс бол гэр бүл болоод нөгөө тойрон хүрээлж байгаа хүмүүс байдаг болохоор тэр хүмүүстэйгээ яаж ч байсан ямар ч үед сайхан харилцаж явах хэрэгтэй. Би бас миний бас яг амьдралын хамгийн баримтлагдаг зүйл юу вэ гэхээр яг тэр нөхөртэйгөө болоод хоёр хүүхдтэйгээ бүр гайхалтай сайхан харьцахыг бүр айгүй хичээдэг байхгүй. Тэгэхээр заримдаа мэдээж нөхөртэй бол хэцүү л дээ. Тийм заримдаа яг тэгээд гिचгүй бол байна байггүй л яг. За тэгээ гэр бүлийн хувьд ээжийн хувьд одоо нөгөө за би нэг охиноо нэг ийм л одоо дадалтай ч юм уу те. За эсвэл нэг ийм зан төлөвшлийн хувьд нэг ийм л болгоё. За хүүгээ инги гэл нэг ээжүүд аягих боддог. Тийм одоо зүйл байгаа юу? Эсвэл гэр бүлдээ одоо ингээ баримталдаг те. За манай гэр бүлийн 7 хоног тутас үзэхгүй 9 цаг дуунтна гэдэг чим. Тийм дэг журам байдгүй. Яг одоохондоо бол нэг тийм айхтар зарчим тийм бол ерөөсөө тавиагүй. Ер нь бол би нэг тэгж амар хордог төрлийн юмс юу биш. Нэг хүслэр нь байлгадаг. Гэхдээ мэдээж хортой зүйл буюу нөгөө амттан дээр бол би айгүй цэнзүртэй ханддаг. Тэгээд утасны асуудал дээр бол бүр ингээ хорхосоо илүү шагнаждаг гэх юм уу. Миний охин өнөөдөртөө хичээлээгээд миний охин амар штэ газ хийгээд дуусчих юм бол утсаа чи илүү үзэх боломж байна штэ гэдэг ч юм уу те нэг арай нэг өөрөөр нэг юм жоо хөөргөх маягаар ч юм уу ингээл тэнгуутл манай охин ч тийм газ ингэчээлтэй уцаа. Тэгтээ харцангуй манай хүүхдүүд айгүй гайгүй. Жохон үзчихэнгүүт өөртөө болчдгийг. Тэрэнд нь байгаагүй байралтай. Тэгэд би баг эсэргээрээ заяа. Аав ээж хоёр нь уцаа ингээ оролдоод байж гингүүт манай хүн бол Мама no энэ нүд ёо гэд би дандаа тэгдэг байсан болохоор
Тэгээ бит хоёрыг баг ингээ уц барингоо шууд бойлуулж байлуулаад. Амар хөөрхөн. Ер нь бол нэг тийм айхтар сүртэй н одоохонд бол баримтлаад идэг юм байхгүй мэдээж яг эрт унтуулна. Одоо нэг хичээл сургууль эхэлсэн болохоор эрт унтуулна. За тэгэл мэдээж нөгөө эрүүл сайхан шүл устай гой хоолоо идэх ёстой гэдэг зүйлийг нь баримтлана. Яг эрүүл мэндийн тал дээр нь эрт унтуулж гин. Зөв зохистой хоолыг нь нэдүүлж гин. Яг л нөгөө бусдын гэр бүлийн айдлаар яг л тэгэж явж байгаа. Гэхдээ яг нөгөө охиныг бол ингэдэм. Одоо хүмаач яг жоохон болохоор тий. Тэгээ хөөдөг бол миний хөстөө нэр мундаг шүү. Миний хөстөө нэр хүүрхэн зөөлхөн сэтгэлтэй шүү гэж л дандаа ер нь бол яг тэр чинь нөгөө үгийн сайхнаар хүүхэд чинь ингээд биелээ болдог шүү тий. Аав ээжийн үгийн сайхнаар ингээд биелээ болдог. Тийм болохоор энэ нэг тийг юм гэдэг л одоо тэгэл хэцүү шүү дээ нэг хүүхэд нь тий. Бүр ингээд тэрэндээ ингээд нэг дарамттай усаар агаад баг ингээд тэнэг болчвол аюу хэцүү байхгүй. Тэгэхгүй ингээд аав ээж л ерөөсөө сайхан амны бэлгээс аштын бэлгээл сайхан ингээд хүүхдүүдээ ер нь бол ингээд сайн сайхнаар хэлэх ёстой л байдгийн байлээ л дээ угаасаа. Тэгмүүд хүүхд охин дээр бол тэгдэв. Миний охин ерөөсөө онд сурыг мурыг гэд ингээд ах шаардлага байхгүй. Бити онд сурах мурах асуудал дээр фокуслаараа. Тэгээд тэр маань онц авцсан байхад би ингэчлээ гэдэг дээр бас битгий айцтай байгаарэ. Аав ээж мэддээ те дүм мөнгө хэлэхдээ битгий айгаарэ. Зүгээрээ миний охин. Ээж нь чиний насан дээр ч би онц сурч байгаа ч үгүй. Чиний насан дээр ээж нь дуртай юмдаа ээж нь бол бүжиглэл явдаг байсан үе байгаа. Хичээлдээ барагч суудаггүй. Чиний дүн ийм насан дээр те би бол ийм байсан. Цаанаасаа ингээл би чөлөөлөгдчихдөг. Цаанаасаа дүн гарчдаг би тийм л байсан. Миний охин зүгээр нөгөө дуртай юмдаа илүү гоё фокуслаад те тэрэндээ илүү гоё өөрийгөө хөгжүүлэхийг хичээгээрэй гэдэг юмгууд одоо манай охин нөгөө дуулах айгуу сонирхолтой болоод байгаа байхгүй дуулах сонирхолтой болж байна. Тэгээ бүжиглэх айгуу сонирхолтой болж байна. Тэгээ яг тэр бүхнийгээ хөөх юм надаас харааддаг байхгүй. Тэгээ бид ч айгуух нэг бүжгийн рейс хийдэг шүү дээ. Хөөхөн би дэрэн дуртай. Тэгвнгууд манай охин эхэндээ тийм байсан. 1-2 хөрсөн өөртөө ч юм. Одоогоос нэг за нүгсрэл 1 жил 2 жил юм. Хамт ихээр нэг жоохон нөгөө эвсэлгөө тэг чим хич та яагаад ингэж гой хөдлөөд идэв? Та яагаад би яагаад ингэж хөдлөөд идэв ингээл тэгээд гэсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь одоо эсэргээрээ би ч хэрэгтсэн за. Одоо эвслийн амир хөөхд тэрнийхэн төлөө ингээл гой ингээл тэмцэлс минийхэн зүрх сайхан гой бүжгэл зүгээр хамаагүй минь чи эвсэлгөө хүн анханасаа эвсэлтэй гэж байдаг юм аа минь. Хүн анханасаа гой дуулна гэж байдаг юм аа гэд. Зүр энэ бүхнийг чи дуртай юмдаа ингээл хийгээл ах тусам ингээл энэ бүхэн чинь чам дадлаг туршлага болоод тэгээд чи сүулдэ ингээд чаддаг болт юм аа. Тэнгууд минь ингээд гэхгүй. Яг ээж би одоо ингээд сурч лагаа л та. Гэтэ би угаасаа мэрэгжлээ угаасаа сонгоцсон л даа угаасаа би ойлгомжтой би дуучин л болно гэдэг хэвхэхгүй юу. Зүгээр минийхэн угаасаа тэг. Угаасаа аав нь ч урлагийн хүн, ээж нь ч урлагийн хүн. Тийм болохоор чи угаасаа урлагийн хүн болох бах уу? Ээж нь уус чаас урлагийн хүн л болох байх гэж бодож байна. Гэтэ та намайг яг юу болгомоор байна гэдэхгүй юу? Жүжигчин мэдхгүй одоо тэгэл минийхэн би чамайг одоо жүжигчин юм уу дуучин л болох бах таа л гэж бодох бах таа гэдгсэн чинь жүжигчин болвол та баярлах уу гэл тэгж юм хэлжсэн байхгүй юу? Гэхдээ одоо мэдхгүй одоо тэгтээ яг одоогийн нөхцөл дээр бол ээж нь чамайг жүжигчин болно гэх юм бол та за та миний охин ч баг хэрэг байна уу даа л гэж хэлэхээр байна. Тэгтээ та нарын үед бол харцсангуу өөр болчих واخ уу. Монгол ус сайхан хөгжөө те. Урлаг уран сайхны зах зээл нь хүртэл гоё том болоод та нарын үед бол өөр болчих واخа гэж би тэгсэн. Тэгсэн чи сая битээр нэг сая энэ 100 өнгөрсөн 100 анх удаага би нэг турсамж бүтээх гээд охинтойгоо хамт нэг контент тавьсан байхгүй юу мужиглаа нэг кино тоглоод манай охин бол яг үндэ дург байсан. Жүжиглэхгүй үгүй би чадахгүй гэд жоохон ичимхий байхгүй яг тийм их юм дээр. Тэгээд гисэн чи би үгүй миний охин чи ээжийнхэн бага насанд тоглоо штэ. Эн чинь гоё штэ. Хоёлаа эргээгээд чамайг том болсны дараа хоёлаа эргээгээ чи ингээ харахаар эн чинь гоё турсамж штэ. Ээж чинь жүжигчин тий. Тэгээд чи ээжтэйгээ хамт ингээд нэг уран бүтээлд ингээ гоё ээжийнхэн гол нь гоё бага насны дүрийг бүтээг ингээ тоглолцсон. Гоё штэ миний охин чинь эргээгээд гоё турсамж ахгүй. Энэ удаад л ингээ тоглолцох хүү гэ би гуйж тоглосон байхгүй юм дэ. Тэгээд за гэд тоглосон чинь би тэгээд зураг алтан дээр нь очиаг байхгүй яах гэсэн чинь харьцангуй бүрстэй найруулагч хэлснээр шууд явал тэр дүбэл мөглөө шууд хавсан гэсэн. Тэнгуутаас яхан бодохгүй. За бас гэж яг хөнгөлөл байгаа л ах та гэж бодоол. Тэгээд гисэн чинь
одоо болохоор тэгдэхгүй битэр чи гэр мэртэй айгүй их нөгөө юу дээ одоо нөгөө хүүл яг YouTube дээр нөгөө нэг сэн өөрийнхөө амиг тавиулаад байгаа болохоос битэр чи нөгөө хүн мөг жоохон мохон байхгүй юм үед ч өстой битүү YouTube дээр нөгөө дандаа дуу муу тавиал амар их дагаж дуулдаг. Би чи өөрөө ер нь бол би айгүй дуулах дуртай байхгүй. Тэгэл үе нэг юм караоке ороод сайхан дуулах дуртай. Үгүй бол гэртээ сайхан ингээл хүснээрээ сайхан орилж ярлаа ингээл гоё юм хийж яхтай гоё дуулаад телевизээр жоохон чангалал дуулах айгүй дуртай ер нь бол. Тэгэл тэр мэр манаас охин мохонд бас их нөлөөлсөн баха уусаа. Тэгэл би ингээд дуулж муулаад тэгэн гут нь манай охин бас ингээд чадах чинээрээ ингээд дуулдیں۔ Тэгэн гутаа нөө дээшиг мөнгөндөө заримдаа хөрөхгүй тэгэл хөрх юм. Тэгдэгс ахгүй. Ич та яаж ингэж гой дуурах юм. Та энэ ингээд ахаад дуурай та гэдэг ингээд. Та яаж энэ ингэж дээшиг гой ингээд дуурайд идэв. Би яг одоогонд арай чадахгүй байгаа юм аа гэж өөрхий амьд. Одоо дуулах амар сонирхолтой болсон. За тэр сая нөгөө нэг K-pop-ийн нэг дуу юу гарсан шүү дээ. K-pop Demon Hunter гэдэг. Оо тэр чинь баб гэж сүүлдээ манай хүү хүртэл мэддэгүүлсэн амигаа дагаад үрсэн. Гэр бүлээр баб гэж дуулаад үрсэн. Тэгээ битээр чи барыг сүүлдээ бүр тэрийг дуулаад рил хийх нь хоолгүй боллоо. Тэрийг бүр би чи бүр за арай л амар дээшиг өнгөтэй байна. Харин тийм байлээ. Хоёлаа энэ удаад алгасан яа гэх. Яг нэг сүртэй ингээд нэг юм охиндоо одоохон нэг тийм амар сүртэй шаардлага тавиагүй. Гэхдээ нас одоо 10 11 мэг хүрэхээр угаасаа тэгэл ер нь ярилцаал явна л та. Сайхан ярилцаал явна. Ингээрээ тэгээрээ. Ер нь бол би ингэдэг юм. Миний охин өөрийнхөө байгаа орчныг гой цэвэрхэн байлгах сураа. Ор дээрээ хураадаг байх хэрэгтэй. Өөрийнхөө хичээлийнхаа хичээл хийж байгаа энэ орчноо замраагүй бити байлгаарай. Жоохон замраатай бай. Би өөрөө нэг жоохон тийм байхгүй. Нэг юм мэдгүй юу гэдгийг нэг ингээл одоо жишээ нь би ингээл тэрийг ингээд нэг хүрээлэн байгаа хүмүүсээс айгүйх сонссон байхгүй. Тэгэл найзууд гэрт ингээл ирж мөрөөл ингээл сайхан хоолж моолно шүү дээ. Найзууд ирээл сайхан ингээл сууж моолно. Яриа өрнөл. Тэнгуут би муухай болгосон зүйлүүдээ ингээл босоол цэвэрлээд иддэг гэсэн. Тэр нь нөгөө байгаа хүмүүст аягүй төвхтэй. Аа. Нэг юм баг хурд яваач ээ гэж байгаа мó тий. Нэг юм аягүй эвгүй мэдрэмж авдаг гэсэн. Тэгээ тэрийг би яг дотныхаа найзуудаасаа сонсч байсан байхгүй. Тэгээ бодоод үзэхэд нэрээ тийм байхгүй. Аягүй тухгүй мэдрэмж төрүүлдэг байсан байгаа байхгүй. Нөгөө би гол нь тэднэрт гоё байлгах гэж нөгөө орчноо цэвэрхэн байлгах гэд тэгээ ингээл савл ивэл ингээл бүх юм нэг ячин гутал ингээл баг амаа харчаад тавьсан салбитыг баг авчаал хогийн савдаа игээд ингээд исэн чинь тэр чинь нөгөө байгаа хүмүүст нь айгу эсэргээрээ айгу төвхтэй байх жишээ нэ ч юм уу тийм исэн байгаа байхгүй. Би өөрөө жоохон тийм байхгүй нөгөө орчноо хүрээлэн байгаа орчин замраагүй байлгах юм дургу. Тэр нэг жоохон сул талтай гэх юм уу. Тэгээ тийм болохоор яг би тэрийг хэлдэг нэг охинд миний охин яг зүрэн чи эмхтэн хүн тэртээ тэргүү чи эцэгтэй болно тий. Ингээл айлын эцэгтэй болно. Ээж болно чи яг адилхан ээж шиг ингээ болно. Анханасаа миний охин ер нь эмхтэн хүн гоё цэвэрхэн цэвэрч нямба тийм байвал зүгээрээ байгаа орчнод хичээл хийж байгаа орчин миний энэ тийм нэг муухай хог бити байлгаа нэг тухтай байлгаа өөрийгөө гоё тухтай орчинд гоё хичээлээ хий гэдэг ч юм уу те эмэгтэй хүн одоо нүдэнд ингээд одоо явж байхад ингээд хог юм хом харагдах юм бол минийх аваад хайчичи гэдэг ч юм уу одоохондоо л юу гэдэг иймэрхүү л явж байгаа. Одоо тэгээд юу мэдээж хүүхдүүдийн хүмүүжилд эцэг гэхийн оролцоо бүр хамгийн их одоо ингээл айгүйх яваад байгаа шүү дээ тойл гээл те та ямар энэ хүүхд чинь тийм байна гээл те. Тэгэхээр Арука хосын харилцаанаар одоо би сүүлийн ганц асуулт асуух гад. Юуг баримталж гин тэгээд хүүхдүүдтэй мэдээж эцэг эхчүүд аль болохоор үлгэр дуурайлал болохыг л хичээдэг. Гэхдээ нөгөө заримдаа чадахгүй хэрэлдэх маргаалтах нь эсэргээрээ нөгөө хүүхдүүд аим хор болоод идэг гин л дээ. Тэгэхээр ер нь нөхөртэйгөө одоо хоёлаа хосын харилцаан дээр юуг хамгийн их баримталж гин? Би бол алдчихсан. Хүүхдийн хажууд одоо тест ялангуяа охины хажууд зөндөө л хэрэлжсэн. Зөндөө муу мухагаа харуулжсэн. Анхнаасаа нөгөө нэг төгс байгаагүй гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор сүулт нь л ойлгож ийн л даа үгүйсаа. Тэгээд яг бас ойлголт маань бас айгүй настай манаас айгүй холбоотой болчихж л даа бас. Битэрчтэй угаасаа 30 гарсан хойно алужээ нөө төлөвсөн хойно битэр нөгөө
эхнэр нөхөр болсон хоёр болохоор ерөнхийдөө бол би нөгөө түрүү хэлсэн чинь манай нөхөр чинь миний нөгөө хувилбараа эсрэг хувилбар те зан характерын хувьд ер нь бол айгүй бодолтой юм байхгүй юу. Ер нь айгүй хэмиг боддог. Бодож ич хөдөлдөг төрлийн юм байхгүй юу. Ёстой яг миний нөгөө тал маань заяа. Би одоо ингээл уурж муурлал ингээд манай хүн тэгдэг гэсэн. Яагаад заавал ингээ уураар бүх юм шийдэх гээд идэм бэ? Яагаад ингээ уурлаад идэм бэ? Бити ууралжээ. Чи зүгээр наадгаа уурлахгүйгээр тайван хэлчих болдгоо юм уу гэнгүүт. Юу гэсэн юм бэ? Угаасаа ингээ ууралцсан байхад би яаж тайван хэлэх юм? Гэдэг гэсэн байхгүй. Тэгэд би одоо ингээд эргээд ингээ одоо ингээд бодонгууд манай нөхрийн тэгж хэлсэн болгон маань надад одоо бас яг ингээ нэг бодвоштой болж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо би бас яг энэ уураа бас жоохон тарж сурж гин тий. Угаасаа хүнд ямар ч хэрэггүй зүйл байхгүй юу? Яг үнэн шүү дээ. Яг үнэн дээ. Уураар шийдсэн хизээж оновчтой байдаггүй л байхгүй юу? Хүн бодож сэтгэдэг тархитай байгаа цагт хүн оюун ухаанаараа тий нэрээ тайван байж ижил энэ бүх зүйлийг ингээ сайн бодож иж ингэж бүх зүйлийг ингэж даван туулна гэхээс ш уураар уур омгоор хизээж зөв амжилтанд хүрнэ гэж хааж байхгүй. Энийг бол би бүр үнэхээр ясн мааханда тултлаа ойлгосон. Тэгээ манай хүн ч надад яг үнэндээ аюулсан ойлгуулсан. Би тэгээ бүр яагаад чи баг ингээд юу гэсэн үг юм ийм уурлах хэвээр юм дээр би яахаар ууралж болтгүй гэж мэддэг ч юм уу. Чи угаасаа миний ингээ уурыг өргөдөг баг чиний ингээ зүгээр ингээ тайван хэлж байгаа нь баг миний уурыг өргөж гэдэг ч юм уу. Ингээд идэв гэсэн байхгүй одоо. Эн чинь ерөөсөө нэгсэндээ би өөрийгөө буруутгах чадахгүй дандаа өөрийгөө зөвтгөхөд байгааг шинж байсан байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр би амар үс алдсан. Тэгээ одоо би ерөөсөө юу боддог гэхээр би аль болох уурлахгүй байхыг хичээж байгаа. За эн чинь уусаа эмэгтэй хүн ээж хүн аз жаргалтай байх юм бол гэр тэрчхтэй аз жаргалаар дүүрэн байна. Энэ бол үнэхээр үнэн зүйл байхгүй юу? Нөхөр ч аз жаргалтай байна, хүүхдүүд ч аз жаргалтай байна. Ээжийн тэр гоё аз жаргалтай байгаа царайг харахаар л ерөөсөө хүүхдүүд бүр ингээл амар гоё ингээ happy байдаг шүү дээ. Ерөөсөө яг уур амьсгалч ээжээс бүр үнэхээр бүр 100% нөлөөлдөг болохоор би сүйдээ тэрийг аягүй сайн мэдэрч байгаа. Тэгээд ч охин маань бас том болж байгаа болохоор хүү маань ч одоос том болж байна. Зөв үлгэр дуурайл үзүүлчих юмсан гэдэг үүднээс одоо ерөнхийдөө бол өөрөөгөө аягүй сайн дарж сууж гин аз жаргалтай ээж байж чадчихээн. Тэгээ энэ бүхэн маань яг үнэндээ манай нөхөртэй просто зайлшгүй холбоотой. Би тэрийг сүүлд ингээ ойлгож байгаа байхгүй. Тэгээ одоо бит хоёрын нэг сүртэй баримтлаад идэх зүйл байхгүй заа. Тэгтээ бит хоёр хизэж бие бинийгээ хордоггүй. Би одоо юу гэдгийг хаажж байгаа, яахж байгаа, ийхж байгаа. Одоо ингээд нэг юм тарамттай зүйл юусэн мэдрүүлэхийг хүсдэггүй байхгүй юу. Би өөрөө тийм зүйлийг мэдрэх аягүй дурггүй болохоор нөгөө нэг манай хүн бол миний мэргэжлийг анх бол ойлгодгүй л байсан л та ингээд нөгөө тэрнээсээ болоод яг би угаасаа тэгээж нөгөө хүүхд мөхөдөд ингээд тээж төрүүлж мөрүүлэх хугацаа гэж ерөнхийдөө жоохон зайгаа авсан нэг хэсэг ингээд юм жоохон тэгээд багаар ингээд урлагийн амьдралыг ойлгуулсан. Нэг юм мас чинь ерөнхийдөө нэг жоохон нэг юм өөр ойлголттой байд юм л шүү дээ. Нэг юм яг урлагийн хүүхэн ингээд эмгтээчүүд талаасаа нэг жоохон буруу ойлголттой байдаг юм билээ. Манай хүн ч яг 100% тийм ойлголттой биш ч гэсэн хүн л юм хойно мэдээж нэг юм эхнэрээ бас тий тэгэл бас хайрлах ингээд хардах сэтгэлээр ч юм уу нэг тийм бас нэг юм хөнгөн хуймгаа байх үе дээ гэдэг юм бас хүнд ингээд бодогдсон шүү дээ энэ чинь хүн л юм хойно тий тархитай юм чинь хүнд янсан шинтэл бодол орж ирнэ. Тэгээд манай хүн үгүй яхаа тэгэл нэг юм 100% ерөөсөө ингээд дургу гэдгийг ерөөсөө хэлдэг байсан. А зүгээр чи юу хүсэж чинь тэрийг хийж болно шүү дээ. Би чамайг хориглохгүй гэдэг байсан байхгүй. Тэгтэл би мэдэрдэг те мэдэрдэг байсан. Тэгээ одоо бол манай хүн бол маш сайн ойлгодог байсан. Тэгээ би ч нөхрийнхөө хийдэг зүйлүүдийг нь ажлыг нь хоббиг нь бүгдийг ойлгодог байсан. Манай хүн чинь айгүй өрмөц хүн баггүй юу? Бас айгүй өрмөц хоббитой хүн баггүй юу? Тэгээд хоббиндоо төвлөрөхөөрөө ингээ юм бусад зүйлийг ингээ умартчдаг хүн байхгүй. Тэр мэрэнд амар их стресс айгүй хэрүүлдэг байсан. Одоо бүр ерөөсөй болсон. Ягаад тэлэр манай хүн хоббитой байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Хоббиндоо хүн цаг зав зарцуулдаг байх хэрэгтэй. Ягаад тэлэр тэр хоббиндоо цагаа зарцуулахаар
бусад бүх зүйлээс садарч чадхаараа нөгөө нэг юм гоё таавшрал те энийгээ бас гоё цэнгэлж чаддсан юм байна л да. Тэгээд би ерөөсөө л хүлэмж юу ч хийсэн хүлэмжшэрдэг бит хоёр ер нь бол яг л тэр нөгөө бодолтой болсон хүмүүс те тэр чи бас одоо юу юм бэ нэг 20-д хүүхдүүд биш юм чинь тийм төлөвсөн хүмүүс болохоор чинь юу хийх яах хийх бүх юмудаа мэдж байгаа болохоор ерөөсөө л яадаггүй нэгнээ бол ерөөсөө хордоггүй харин ажил мэргэжил төр ч юм уу альныхаа нэг юм жоохон эргэлзээтэй байгаа ажил төрөл төр бол аягүй сайхан ярилцаад зөвлөмж аваад тэгээд гоо шийдвэр гаргацдаг ерөөсөө тийм байхгүй гэхдээ угсаал ойлгомжтой нэгт гэр бүл ойлгомжтой шүү дээ. Нэгт ёстой гэр бүл үр хүүхдүүд. Бид хоёр бол тэрэн дээрээ л фокуслдаг. Тэгээ бусад цагаар бол бид хоёр яа нү энэ үү манай үндэ заримдаа манай хүн чинь нөгөө нэг ерөөсөө алкогол нэг ч амсдаггүй амьдралдаа амсч үзээгүй юм баггүй. Бас миний эсрэг юм баггүй. Тийм юм баггүй. Тэгээд манай хүн ч угаасаа мууж идэж гадуур дотор гарна гэж байхгүй юм чинь. Тэгээл тийм болохоор манай амар гой хоббит байхгүй. Тэгээ хоббинд машины төрлийн хоббитой тий. Машин гэдэг нь өөрөө хийж бүтээдэг юм. Тэгээд тэр мэрэндээ бол тэгэл үнэхээр гоё цаг зав зарцуулна. Тэрэндээ тоо төгчвэн тэгэл харин ч гоё ингээл дэмжиж юмжээл. Тэгэл манай хүн чинь найзуудтайгаа нэг юм тоглолцоод ирээ ч юм уу тий. Ингэчээд ирээ тэгчээд ирээ мэрээ гэдэг юм дээр нь окей тэгээ тэг арай. Тэдэн цагт ирээрээ, эдэн цагт ирээрээ гэж юусоо яахгүй. Яг л тэр хүн чинь маргаашийнхаа төлөвлөгөөг мэдж байгаа. Тэгээ тэр хүн хизээ яаж ирэх нь тэр хүний өөрийнх нь л асуудал тий. Хизээ ирэх мэрхийг бид нар заах ирэх яг үнэндээ байхгүй л байхгүй юу. Тэр хүн чинь өөрөө бод хүн шүү дээ. Тэр хүн өөрөө байгаагаараа баймаар байна. Би ч гэсэн зүгээр ингээд энэ бүхнээрээ гоё итгэлцлийг ингээд бий болгочвол айгу зүгээр юм шиг санагддаг ш. Тэгэхгүй ингээд хамт амьдарч байгаа гэхээр л ерөөсөө яг минийхаар байх хэрэгтэй юм шиг тий. Харилцаа нэг сүултээ тэгээд ирэхээр ингээд буруудаад эхэлчихдэг шүү дээ тий. Тэгүнгууд ингээд тэр хүнийхаар би байх хэрэгтэй юм шиг. Үгүй байхгүй тий. Аль аль нь өөр өөрөөр байх хэрэгтэй. Гагцхүү тэрийг ойлгодог байх хэрэгтэй байхгүй. Тэр л маш чухал. Тийм байх юм бол баг хэрүүл уруулч гэсэн их гараад байхгүй тий. Тэр нөгөө хажууд тухны ерөөсөө байгаагаар нь л хүлээн зөвшөөрөх. Байгаагаар нь хүлээж ав. Хийж байгаа зүйлийг нь тутлан дэмж. Болохгүй байвал тий. Болохгүй гэж гоё хэлээд ойлгуулчдаг. Ерөөсөө бүх зүйлийг гоё ингээ харилцсан гоё ярилцаад бүх зүйлийг гоё шийдчихдэг тийм л байх хэрэгтэй. Тэгэхгүй энэ хүн миний нөхөр гингот энэ хүний уулзах бүх хүнийг нь би ингээл тий. Тэрнтэй би одоо жишээ нь үүдийг нэг найзад нь дургу байлаа гэхэд би чи тэрнтэй уулзчих яах гэдэг юм. Юу гэсэн үг юм тэр чинь мэр чинь. Үгүй байхгүй юу. Гэтэ Монгол ирчүүдээс иймэрхүү зан хамгийн ихээр харагддаг тий. Ерөөсөө димэн штэ. Тэр хүнд дургуй чинь миний л асуудал байхгүй тий. Тэр хүнд тэгэхэд би дургуй ангууд би нөхрөө заавал албаар дургуй болох гэж байгаа ч юм уу тий. Тийм байх ёсгүй байхгүй. Ер нь бол тэгтээ ингээл хүн хүний харах үндсгийг аягүй гоё сайнаар харчвал бас нэг тийм зовлонтой зүйл бас нэг гайгүй юм шиг санагдаад шүү дээ. Уулзаж үзээгүй хүнээ би муулах чинь бол үнэндээ хамгийн тэнэг асуудал байхгүй тий. Тэр хүн яаж ч харагдж болно. Хүн угаасаа давтагдчихгүй шүү дээ тий. Бүх хүн энэ дэлхий дээр байгаа бүх хүн давтагдчихгүй. Тэнгүүд тэр олон давтагдчихгүй тэр олон төрлийн зан характертай хүнийг би заавал өөртөө таалагдах нүдээр харах гэдэг нь бас аюу утгагүй асуудал байхгүй. Одоо би одоо жишээ нь зарим хүн таалагдж байгаа зарим хүн таалагдахгүй байна тий. Зарим хүнд нь яг вэ ч юм уу ийм л ахгүй юу. Тийм шүү дээ. Амьдрал чинь угс ийм олон өнгөтэй гэдэг чинь л энэ ахгүй тий. Тэгэхээр ингээл хүнийг зөвөр яг нүндээ уулзч үзээгүй л бол хүнийг битээ дүгнж муулаараа тий. Хүн болгон бас дотроо бодолтой доороос ууштай ингээл гой бас амьдралын төлөө ингээл явж л байгаа. Тэнгуут ингээл гой уулзч үзчихэж гой харилцаа үүсчиж хүн нэг аура энерги мэдэрдэн штэ. Тэр хонь л гой хүний гой дүгндэг байгаасаа л гэж боддог яг. Харин тий. Тэгээ сая ярианаас бас ээжүүдтэй хандаж хэлэхэд ээжүүд бид нар эргээд ингээ харахад хоббиго болцсон байдаг. Тэр юунд дуртай, юунд сонирхолтой юм. Тэгээ хүүхдүүд ингээд том болох хэрээр ээжүүд бид нар ягаад ч юм ингээд ард мартагддаг юм шиг. Ингээд хүүхдүүд хичээл сургуультай явчихаар за би одоо яах вэ гэхээр надад дуртай хобби байна уу? Алга. Надад гадагшаа ингээ явъя гэнгүүт олон уулзах найзууд байна уу? Алга. Бүгд ингээл хувийн ажилтай. Тэгэхээр энийг үзэж байгаа ээжүүд бүхэн одоо магадгүй өнөөдөр юм уу маргааш заавал боджоод тий тэрийг одоо биш ч гэсэн хүүхэд нь 2 3 нас хүрэхээр хэрэгжүүлээрэ гэж би
бүр хэлмээр байна. Манай нөхөр харин яг тэгдэг ус. Чи зүгээр хоббит олж. Хоббит л бол гэдэг байхгүй юу? Тэг яг би одоо хоббигаа ажиллагаа. Болчоогүй л ингээ мэдээж хизээ хоббитой байсан эсвэл хизээ тэрийг алдсан эсвэл анханасаа ч байгаагүй мүү гэдгийг мэддэггүй юм байлээ. Үнэн яг үнэн. Тэгэхээр энэ дээр бас ээжүүд анхаараарай гэж хэлмээрэн. За тэгээд ерөөдөө хоёулагаа ярилцлага энэ хүрээд өндөрлж जैन. Тэгээд маш сайхан элен далангуу сайхан ярилцлаа. Даруйд маш их баярлалаа. Зүгээрээ. Тэгээд төгсгөлд нь хоёлаа нэвтрүүлгийнхаа подкастынхаа ивент тэтгэгчдийнхаа бэлгүүдийг гардуулаад тэгээд дуусгая. Харагдаад байна. Зэ манай подкастын хамтрагчаар Бибекук гэдэг энийг Арико бараг мэдэх бах тий. Нөө. Бибекукийг анх гарснаас нь хойш хүүхдээ хэрэглүүлсэн. Тэгээд бас хамтарч ажиллаж байсан. Одоо ч гэсэн брэндтэй яг нөгөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол яг нөгөө хүүхдийг 6 сард нэмэгдэл хоолнд оруулахтай зэрэгцүүлээд нөгөө хайлтдаг бичээ хэмжээг нэмэг за тэгээ энэ чинь ингээ хөөрхөн төрөл бүрийн амттай жүүснүүд эдгээр айгуу гоё амттай. Тэгээ орц найрлага нь бас яг нөгөө хүүхдэд зориулсан сахарын агуулмж хамгийн багтай. Энэ хүү Бибекукийн бэлгийг 2 хүүхдэд нь бэлгэлж байна. Оо ямар гоё юм бэ. Миний хүүхдүүдийн дуртай бэлэг. Өстой гоё. За дараагийнх нь хоёулагийн саяны ярилцлагын турш хоолойгоо чиглэн байсан. Би ч орой өгч байгаа юм шиг л ус уулаа. Тафитийн шин Pearl on the Tag гэдэг. Нэр энийг сонирхуулж хэлэхэд юу Water Expo 2025-д ингээд нэр бүхий том ингээд брэндүүд өрсөлддөг юм байна л да. Тэр 54 брэнд өрсөлдснөөс манай энэ Vitafi энэ хүү бүтээгдэхүүн маань 2 дугаар байранд шалгараад мөнгөн медаль авсан юм байлээ. Тэгэхээр яг нөгөө Итали одоо Европын улсуудад байдаг энэ нөгөө нэг чанартай уснууд идэв шүү дээ. Яг тэрийг Монголдо одоо хийгээд зарж байгаа. Гэхдээ үнийн хувьд хамгийн боломжийн хамгийн хямд үнээр борлуулт юм лээ. Тэгээ энэ ч бас өөрсдийнхөө нөгөө нөгөө юу шүү дээ бомбартай мөн Vitafi-ийн хийдэг энийг одоо мэдгүй юм байхгүй шүү дээ. Мэдгүй. Брэндүүдийн дээжээсээ явуулсан байна. Вау, баярлалаа. Манай үндэсний томоохон үйлдвэрлэгч те. Тэгээ эдний шинэ ус Little Man podcast-тай хамтран ажиллаж байгаа бас үнийг энүүгээр дамжуулаад баярлаа гэж хэлье. За дараагийнх нь энийг бас Арико мэдэх бах. Мэдээж манай өнгө төрхөө өөрчилсөн зэвлэг манай. Урд нь ийм биш байсан уу? Ийм биш байсан. Сая яг энэ онд саяхан бараг сар 2 сарын өмнө нөө манайхаа зэвлэгийн логогоо өөрчилсөн. Тэгээд одоо энэ харж байгаа ч юм юу байгааз 4 өнгө байгааз. Зэвлэгээ гэсний дээр нэг 4 өнгө байгааз. Энэ нөгөө 4 улирлыг илэрхийлж байгаа. За тэгээд дээрэс нь нөгөө арсны 4 төрлийг бас илэрхийлж байгаа байхгүй. Өвөл, хавар, зун, намар гэд. Тэгээд нөө имзэг, хуурай, тослог, арс гэд 4 төрлийн арсны онцлогийг бас харуулсан. Хүмүүс ч нөгөө нэг бэлгээ заяа билүү юу хэлээ бэлэг амар хойлт юм билээ шүү дээ. Тэгээд би энийг ингээ бас харуулмаар байна. За ингэж маш гоё болсон. Тэгээ энэ ч нөгөө нэг брендийнхаа уутыг хийсэн байна. За тэгээ энэ нь айгуу юу. За ямар ч гэсэн ингэ Ариката ингээ бариулчихъя. Энэ манайх тий нөгөө өнгө төрхөө өөрчлөөд та хэд маань харж байгаа члэн бас нөгөө бокс савлгаа маань хүртэл өөрүүлсэн байгаа зү. Энэ бичлэлт нь лого бичлэлт нь өөр болсон. За тэгээд энэ хараа юу нь хүртэл. Тэгээ чи наад дотроо юу байгаа мэдж байгаа юу? Ямар гоё хүнд байна. Харин тий. Амар хүнд байна. За одоо тэгэл наад чинь Milk Baba юу лээ? Milk Baba гэд энэ Солонгосын гэр бүл зориулсан арьс арчилгаа болон үс арчилгааны брэнд. Арьсаач арчилна, үсээч арчилна. Энэ одоо сүүлд гарч ирсэн шинэ брэнд байхгүй юу? Тэгээд энэ гарч ирсэн даруйдаа ерөнхийдөө маш борлуулалт өндөртэй байгаа. Бүтээгдэхүүн баггүй юу? Энэ одоо тэгээ гол нөгөө нэг гэр бүлийн бүх гишүүд бүх насныханд хэрэгжилж болно тийм. Тэгэхээр айгуу давуу талтай. Энэ бүр маш гоё цав цагаан өнгөтэй. Яг нэг юм гоё сүү шиг. За энэ хэсгийг ингээ Арикод үлдээж байна. Тий. Тэгээ би гол нөгөө нэг энэ шинэ брендийг юу авч хэрглэж үзээг байгаа. Хэрглэж үзэндээ гэж яг бодоод яваад байгаа байхгүй юу? Тэгсэн ашгүй яг нөгөө арьс тэгээд тийм үс арчилгаанд хамт юм байна тий. Хамтахгүй юу? Одоо энэ бол ингээд нөгөө бие арчилгааных нь байна. Энд болохоор ингээд үс арчилгаа. Тэгээ гэр бүлэрээ хэрэглэж болно. Маш их таалагдж байна. Таалж байгаа. Юу ашгүй дээ. Хэрэглэж үзээгүй байсан шинэ бүтээгдэхүүн маань надад бэлгэнд хүрээд ирчих цагт орлоо. Мэдсэн байна тий. Тийм байна. Ямар гоё юм бэ.
За дараагийнх нь манай подкастын хамтрагчаар Flower гэдэг цэцгийн дэлгүүр бид нартай хамтарч ажилладаг. Тэгээд Little Man podcast-та орж байгаа ээжүүд болгонд яг ингээд зориулаад боодог. Тэгээд эдний цэцгийн дэлгүүрийн маань онцлог болохоор танд хамгийн хурдан шуурхаагаар шин болоод бас ийм гоё үзэмжтэй цэцгийн баглааг боож явуулнаа. Тэгэхээр та нар маань бас Flower цэцгийн дэлгүүрийг маань дагаад баяр жаргалтай мөчүүдтэй хамгийн гоё цэцгийн баглааг боож хөргүүлээрэ гэж хэлсэн. Гэдүү? Тий. Манай Flower ихч зориулсан. Тэгвэл манай ихчд дариухан шиг нэг гоё боогод цэцэг явуулаад гачаа. Ямар гоё юм бэ? Ойрт гоё нэрээ цэцэг аваагүй юм бэ? Амар гоё үнэртэж чинь эмчнээс бүр үнэртэж. Эмэгтэй хүндэгтэй нэг юм юу гэдэг би чинь цэцэг айгуу дургу гэж өөрийгөө боддог байсан байхгүй юу? Тэгэнгუთ ингээд цэцэг яг ингээ авах мэдрэмж амар гоё байдаг. Харин тий. Яг жоохон нөхрөөсөө авахаар л хайр юм шиг санагддаг болохоос шээ. Хайр юм энэний оронд бараг мөнгө. Энэний оронд дээрээ харж исэн юм өгчгүй. гэж яг зөө жоохон алилдгийг. Түүнээс яг цэцэг авах мэдрэмж бол нэрээ үнэхээр гоё шүү. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн подкастаа маань хамт байсан ээжүүдтэй маш их баярлалаа. Тэгээд Little Man Mongolia YouTube суваг руу subscribe дараад дараагийн зочдуудын маань сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй сонсож болох нэ. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.